байсан уу? Нэгэр л ахын тулааныг үзсэн үү? Үзсэн. Сүүлдээ ингээд гүйлгээгүй л. Гүйлгэж үзсэн үү? Бидэн бол хараагүй. Ялж ахын л харсан гэж. Жохоо үзээгүй юм өмнөхаа талаар арччихгүй. Гэтэ ер нь яг энэ тулааны спорт үзчихсэн үү? Яг ингээд зорж. Стойд. Амар уу? Амар нь чаши. Яг ингээд үзвэл амар санагдчихлоо. Гэхдээ би нэг Таиландд нөгөө Muay Thai үзэх гэж оролдоод тэгээд би одоо ганцаараа тэрийг үзээч явахтай ойлгохгүй гэж боддог болсон шүү дээ. Нэг Нэгэр л авах нэр яг бүр юм нэг төвчээр л юм бэл. Гэтэ физикал лейшэг үзсэн шүү дээ. А тэрийг үзсэн. бүгд үзсэн шүү. Ямар? Энд дээр л уус амар лаг юм байл гэж үзсэн. Краш байна уу? Байна. Хин бэ? Монголоос уу? Ганаас жаагүй. Японы багийн залуусны Цагаастай. Тэр чинь юу? Усан сэлгэж. Сэлгчтэй. Тийм. Гоё гоё. Яа тэр Японы нөгөө бейсбол жаах юм бүр тусдаа гарцсан мөр хэлээ те. Тэр бейсбол жахтай хөгшин гэсэн тий. Амар лаг юм биш шүү дээ. Нөгөө тэр чинь ингээд нөгөө зодог тайлцсан байгаа шүү дээ. Тийм. Тэгсэн мэтлээ нэг тийм зодог тайлцсан тамирчин шиг биш стил байгаа Актив байгаа даа, тийм тий. байгаа тамирчин шиг харагдав. Би нөө бүх юмд нь л оролцсон шүү дээ. Тийм амар нөгөө дэш нэг хүүхлийн киноны дүртэй авирчлан зэрэгтэй. Гэтэ тийм санахгүй л аян да. Тэр нэг хөвчлэн нөө анимехад өөрсөн хүмүүссэн тий. Тий. Санагдаагүй. Амар ягаа усан хүмүүстэй лаг. Кавай чам юм бэ. Би малгайтай суугуу малгай. Тэр яг сүүлж байгааг нь үзээд нэг юм заа гэж бодсноо нэрээ бас нэг булгаацсан юм санагдсан уу? Солонгос. Оо техник юм батаг шүү дээ. Шоу хийчих гэж бодлоо. Харин шоул Яг хөө хүмүүс л амар коммент хэлээдсэн. Гэхдээ одоо тэгээ хэлээд яах вэ? харин Үзэл зүгээр enjoy даад өнгөрөөчтэй. Гоё байлаа тий. Гоё л нь штэ. Тэгээд Монгол тэрс хамгийн амар ингээд одоо бүр ингээд амар хайлайт өгж штэ Монгол хэлж яах тэгэл гоё мэдэл. Уржигдэр нэг Австралийн багийн эдий ирсэн юм шүү а тий. тийм Тийм эс. Тэгээд Тэр чинь нэг цувралаа их юм шүү. тийм welcome to Mongolia. тийм гэсэн. Тэнгис иргийнхэнтэй гэсэн шаачлаа шүү дээ. Эрс гэрэлтэй харж байна. За ер нь яаж вэ? Нэг өөрөө хамгийн ихтэй тийм хамгийн их там авч юм уу тэгж явсан удаа байгаа юу? Хамгийн их 10 марав 11. Нэг өдөр тий. 11 байсан тэгээд нэг нь амжаагүй. Өглөөнөөс ахуулаад явж байгаа юм уу? Орой 6-аас 7. Амар уу? Орол 30 секундын дотор ингээд хувцаа тайлаад гээс гараад тэгэл буцаал хувцаа бараг 30 секундын дотор өмсөлтөнгөө. Яа. Төгжрүүл тэгэл доосоо. Ус. Гэтэ төгжирсэн л дээ тэгэл нөө хулгайн замаар. Яа. Барны нахаар заавар. Олон нөгөө юунуудаа локейшнуудаа ингээ ойрхон заачулаа. Тийм. Миний А, тийм. Тэгээ одоо ингээ их 80-ийн гута once Плаза тэнгүүтээ corporate гэснээ King Ballroom гэвчдэг. Бас нэрээ тийм байх те. Зоор яхал өмнөх дугаар дээр хэлсэн. 15 ячсэн гэсэн. Оо. Нэг өдөр. Өөрөө ах маах одоо тэр дижитал эрка ах Lumino тэд нар чинь битүү шүү дээ. Ороод гардыг биш үү. Тэгээ эрэгтэй хүмүүс чинь бүр амрахгүй баг хуцаач тайлахгүй шууд хүүрчээр тайлж идэл юм бач чинь. Тийм, тийм. Ингээд ихчлээ А, тийм, тийм. гэсэн юм байгаа ш. Өсвийтэй гутлан үсгийн биш. Тэгэл гаднаас орж ирсэн гуталтайгаа хипхопууд бол бүр амар. Бүр те. Баг күртдэг гэж шахав те. гараал дуулчин. Манай хүн чинь шалтгаал дүүглэн Мардаж өмсчихсэн. Өрөө байна уу? Байхгүй бо. За. Айстоп яах нар чинь күртдэг болчихсон шүү дээ. Нөө айстоп гэсэн күртдэг те. жоох хэцүү л дээ. Сая шин дуу цацсан уу? Тийм. Тэгсэн шүү дээ. Тэрний талаа. Тэгэл дээ. Тэр өөр амар юм болсон тий. Энэ хоёр ч нөө маркетинг гэдэг зураг бас. Яа зорилттой юм байгаа юм шиг байна. Зорилттой. Хоёр ч сүүл яг энэний өмнө хизээ дуудцлаа. Жоо удсан байсан уу те. Тэр нь тэгж удаа таа. Энийг ярина. Энийг бүр жич. Тэ ярил та. Яг камер асуугаатай гэрээ. Явж байгаа шүү дээ. Явж байгаа юм уу? Тий. Яваад исэн юм уу? Ямар амар юм бэ? Заавчлаа. Амар гингээ байж байсан. Шивчлэг юмдаг уу? Манай хэлсэн юм Өөрөөр сууж ууцаа. Ямар За. За сайн байцгаана уу? Бай жаараа шууд гэх юм аа. Бахах уу?
За тэг. Зууралтай дахаар нь л. За За эхлэв. нэг аач. За сайн байцгаана уу? Urban Talk-ийн ээлжид нэг дугаар эхэлж байна. Тэгээ шинэ жилийн дугаар. Харж байгаа бах. Тэгээ дандаа гоё үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэйгээ голтон сууцсан эхэлж байна. Тэгээд цаанаас нь танилцуулъя. Тэгээ юу юм бэ? Жинхэнэ хайбрид хүн гэдэг чинь л энэ хүн юм да. Модель те, мисс, тэ эрх зүйч. Даш балжт маань ирсэн байна. За тэгээд Fox-ыг бол нэрээ мэдгүй хүн баг байхгүй шүү. Тэ? Fox-ийн үзэсгэлэнт хоёр. Марла халуун намаа ирсэн байна. Ирсэнд баярлаа. Өрсөн баярлаа. За баярлалаа шүү. За баярлалаа. Одоо яагаад Арай жоо хоолнд шингэн мингэн болчихсон. солт молт нэг ч ихсэн. За яг хөө одоо энэ ч удахгүй юм болох юм байна. Би зүгээр ингээд нэвтрүүлгийг ингэж эхлэмээр санагдаад байгаа байхгүй одоо шинэ жил болчихсон шүү дээ. Ер нь 12 сар гараад ялангуяа нэг баг багт амар гоё тоглоод идэг байсан шүү дээ. Ёлкацмаар санагдаал. Тэгэл нэг хөтөлбөрүүд юу вэ те кино, дуу тэгэл гадуур ингэж чимэглэл харж алхмаар санагдаад ч юм ингээд. Тиймэрхүү гоё дуртай байсан юмнуудаас ярьж эхлэх гэдэг байхгүй. За энэ хэлж ирээ. Хамгийн зүгээр шинэ жилийн хамгийн гоё кино. Яг үнэхээр гоё гэдэг. Угаасаа л iconic нь ганц л идэв шүү дээ. Гэртээ ганцаараа. Тий. Тэгээ нөгөө нэг шинэ жилээр гарсан нэг орс кино байд юм аа. Айл андуурч ирдэг. Гүү. Тэр ихтэй яг шинэ жилтэй холбогдлоо. Гэхдээ шинэ жилээр аягүй их гараад ирэх надад санагдаад байхгүй юу? Ягаад ч юм нөгөө дарагтай дурчдаг. Тийм. Шилтэй тэгээ дараа нь аягүй иршөөд биш юм шиг кино л. Нэрийг санахгүй. Тэгтээ амар хөөрхөн кино болчих чаа. Ийм нэг Нөгөө нэг юу ч юм биш үлээ нөгөө нэг шуурыг шүүр ий ажиллаа. нөгөө нэг ийм гараж шиг юм дотор гацчихдээ штэ. Тэгээ нөгөө хаалгыг ингээ онгойлгож монголох гээд Тийм. нэг харуул имээ ирээд идэг. Тэр чинь ий ажиллаа биш. Тэр ий ажиллагаа мөн нэр нь би тэр киноны нэрийг ерөөсөө Тэгсэн явдлаас хоошоо ингэж ордог те. Тийм ингээд Ийм нэг цуврал юм шиг. тэрний яг тэр нөгөө үйл ийм тэр одоо юу агуулах ч юм уу нэг юм. Тэгээ ингээд янз юм болоод Буудсан чинь нөгөө дарснаас. Тийм. Тэр скин л бодогч. Тэр амар гоё те. Яа орс кинонууд амар гоё. Гоё өстэй. Тэр нөгөө нэг миний яриад айл андуурж ордог чинь бас гоё штэ. Тий. Тэр чинь иргүүлэг үлээ. Тийм л үү? Тий. Тийм л үү. Тэг миний ярьсан кино ямар Тэр чинь болохоор тэр нэг даргынхаа нэртэй байгаад байдаг. Үгүй ээ. Гүйлээ. За Амьдрал өлөмсөн дургу. Айл андуурж ороод гэдэг чинь нөгөө юу Орс зөрүү дэрийг номох тусан. гүйгүй. чинь Орсын бүр кино хаалгын кино үлээ. Итали Чи орс кино шүү. За авшил. Адриано Челентано гэдэг нэг амар гоё ахтардаг кино хүмүүстэй. Тэр нөгөө зөрүү дэрийг номгдгсан яах вэ? Тийм үү? Тий. Гоё ихтэй. Тэр гоё ах те. Тэр чи одоо нэг хэсэг таслагдаад нэг зөв Facebook дээр яваад тийм шиг л. Тэрийг одоо олж үзье гэвэл таанаас ч үзэх юм баг. Оо бараг YouTube дээр байгаа. Байгаа хөө. Байхгүй те. Байхгүй гэж юу? Ер нь хуучны кино байхгүй л хаад. Нэг үнээр санагдсан. Телевиз дээр Үндэсний телевизээр ер нь баг байнга. Цагаалаа гээ те. дуу оруулалтанд бараг сонсогдод шууд яг Тийм те. Гоё шүү. Шинэ жилээр бас одоо тэгтээ эсвэл нэг тийм баг болсон юм уу? Цэцэрлэгт байхад ч юм уу. Тэр үед ингээд гудамжаар явахаар газрууд бүр амар их нөгөө нэг чимэглэл ихтэй идэг гэсэн шүү дээ. Тэгэл ингээд бүгдээрээ амар дуу муу тавьцсан. Ингээд бүгд харан цонхон дээрээ юм зураад ингээд саамаа наагаад ингээд тэр нөгөө нэг бишрэл хотел гэж байдсан шүү дээ. Тэгсэн зүүнлээ. Тэдний чимэглэлэнд л би бүр амар дутагдсан. Тэр гоё. Тэрийг харж л миний бүр яг шинэ жилийн наастар ороод яа ямар гоё. Яг ийш орж үзсэн юм. Томны ордог газар гэдэг. Амар гоё. Тэгээ хотел ч юм уу юу гэдгийг тэр газрыг юу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ ингээд цонхыг харахаар бүр амар гоё чимэглэлтэй. Тэгэл гадаа нь ингээд ангаагаа зогсож идэг гэсэн. Өөрөөсөө ингэж бүр зурж мордог те гоё. Тийм. За шинжлэхтэй гоё шүү. Би ингээд бүр нандуул дээр ингээд нөгөө чимэглэл тоглоом зардаг ингээд орой л явдаг гэсэн шүү дээ. Тийм бөмбөрлөө орохоо бүр амар гоё нэг юм үлгэрийн орон руу ороод байгаа юм шиг. Энэ тэндээ саа унжирч байна. Диснейленд юм аа шүү дээ. бидний боо саамаа уншсан бүр ингэж амар ингэж яарч орж байгаа. Хоёрын дайсан шиг орж байгаа. Тийм.
тэр дэлгүүр худалдааны төвүүдийн ер нь шинэ жилийн үе айгуу гоё юм тий. Тэр бас нөгөө нэг X-төцийн өвлийн нэмсэг 8 9 яг тэр үеийнхэн өвлийн нэмсэг надад бүр амар. Би яг тэр үед Эмэттэйгээ хамт амьдардаг гэсэн байхгүй. Тэгэл яг би хэзээч нөгөө талбай малбад дээр тэгэж шинэ жилээ гаргадаг, гэртээ л гаргадаг. Тэгэл ерөөсөө нэг амар сүртэй юм өмнөхгүй зөө. Тэгэл яг тэр өвлийн нэмсэглийг үзээл тэгэл мандрин зэндрээ идэл тэгэл Эмэттэйгээ байх. Яг тэр өдрөө бүр амар гоё. Тэгээ талбай дээр он гаргаж үзсэн үү? Үзсэн. Жаахан яад юм болоо шууд тий. Гоё байж магадгүй тий. Нөгөө ганц юм хүн байвал Нэг жоохон багт яг нэг охин мохин сонирхдаг насан дээр анда шинжлэр талбай дээр гарангууд амар гоё яаж юм. Он гарангууд ингээд харж харж амар хөөрхөн хүмүүс байвал бүгд тэрвэрлдэг. Тийм надад хайк зааж өгч ирсэн. Окей. За Насаараа тэрийг дуршна гэж явчихдаг гэсэн. Өвлийн энэ цэглэлийн нараас алга их чиглэлдэг нь гоё те. Хөгжмийн тий. олж олж. Нөгөө нэг яага нөгөө нэг гадаад яваад хоёр хүүхэдтэй болсон гэдэг тэгээд ээжтэйгээ байж ирсэн. Тийш тий. Аав нуурлаад идэг. Би тэрийг уржигдэр үзсэн шүү дээ. YouTube дээр байлаа. Тэ. Айконик гэсэн тийм. Тэр дээр үеийн хошин шогнууд амар юм чанартай тий. Эсвэл нь өөр үсгэн байхгүй болохоор байнга үздэг ус болохоор амар нэг Гасм яг амар фан хэлсэн санагддаг. Тий одоогийн хос арай өөр байсан шүү дээ. Нэг бүр юм үнэхээр одоо таг гэдэг шиг тийм байсан шүү дээ. Чигээгүй. Тэгээ ингээд ерөөсөө ингээд амар тренд дагддаг, тренд брэнд гэж байхгүй тэр үед чинь. Тэгээ юм сошиал медиа байдгүй байсан болохоор ерөөсөө нэг тийм амар ядахгүйгээр амар фан хийдэг байсан юм. Яг үнэнгээсээ фан. Тэр үзэлттэй тий. тийм. Яг шинж болгоод өвлийн нэмсгэлүүлээ гэлээ сэтгүүлийн хойноос цагийг хараад ирж Оо Тийм тийм. тий. Тийм. би одоо ч үзтэлтэй. Одоо ч үзээ л. Одоо ч үзсэн. Тэгвэл боо. Яг энэ дог сонсоод мэйх эхэлчихлээ. Шинж эхэлчихлээ. Наа гурван охины одоо би чамруу Бүх юм амар нэг хүн шиг болсон. тэр доо тэгэл нэг туулээ За баяр. Тэр нэг клип нь бүр амар гоё тий. Маа хүрээ Фэнсиг юм гаргаад ирвэ. та гурав зориулаад гөхтэй. За баярлаа. Гэсэн байж оо. Цагаан шин. Яа цагаан шин гоё тий. Миний бүр ийм да. Тэр Тэгээ жоохон уцраа залхаар гонхтой, тий. явдаг гэсэн шүү. Яг гоо жоохон юм гонхтой ч юм шиг мөртлөө үгүй мэдхгүй бүр амар гоё. Нэг клипэн дээр нь ингээд сарантай ихч эргээд идэв штэ ингээд нөгөө нэг бөмбөлгөн дотор байгаа юм шиг ингээд эргээд идэв штэ. Тэгэл тэрийг хараад бүр ямар гоё юм. Би дуралчлаа гэх. Амар гоё санагддаг гэсэн. Миний уцраа бүр залхаар явдаг гэсэн шүү. Тэр хүмүүс бүр гайхаад 100 заяа ингээд 6 7 сар тэгээ мал руу залхахаар өөдөөс ширхэг Тэр сонсон гоёор байж тэгээ. амар гоё тэр дөө. Би бас яг цагаан шин байхгүй. Тэр үү. Яг цагаан шин дээр л бяцхан ингээд гонхтой. Болохоор тэр Абагийн Happy New Year. Тийм клипээс амар хойд соёлын шокнд орж ирсэн гэлээ. Тийм шүү дээ. Ингээ хүүхд тахтаа үзлээ. Тэр чинь нэг буудан дээр ингээд суугаад яг нэг амар эм ойд шүү дээ. Яг ганцаараа амьдраад эхлэнгүүд яг тэр дуу амар ойлгох юм ингээд. Амар. Үнэхээр л яг ингээл цонх мох ороод вэж юм. Тэр амар эм орж юм байна. Тэр дуу яагаад эм орж ойлгосон. Хөгжим нь угаасаа амар айконик шүү дээ. Тийм. Яг эхэлж байгаа. Тэгэл ингээл бараг 100 сонссон шинжилж юм шиг санагдав. Абагийн клипүүд нэг юм өөртөө ингээд дөрүлээ загч могсноо ямар ч хөдлөхгүйгээр аман дуулж болоод идэг те. Фан цаг үедээ бас яг ингээд шал өөр нэг юм өөр төрлийн мэдрэмж өгдөг байсан. Хамтлагийг биш санагддаг. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны саксон бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk.
Одоо тэгээд яг ингээд түрүү ингээд хэлсэн ш дуртай ингээд клипний хэсэг ингээд дөөрөж мөрөх тиймнүүд одоо байдаг лөө. Тэгээд бүр амар үнцэнтэй ингээд чинь сардыг чигтэй ингээд эргэлдээл ваа. Сүүлийн үед гарсан тийм юу байдаг болов уу? Одоо зүгээр юм янгууц ч юм уу те жишээ нь тэгж боддог лөө. Мэдгүй. Одоо гэхдээ юу нь ингээд эргээд ер нь хуучны юм руу ороод байгаа зү. Гэхдээ ингээ харангуй тэр амар тренд болоод байгаа. Одоо манай дүү мөгийн үеийнхэн болохоор ер нь 1990-ад он мó 2000-ад оны одоо эстетик те хөгжим байна уу, хувцлалт байна уу, загвар одоо юу гэдэг юмуд амар сонирхдаг болсон байлээ. Гэхдээ бас яг тэр эдийн ертөнц болсон. Шал өөр. Тэр эдийн тастаа байгаа байлээ. Ингээд Жишээ нь яаж вэ? Үгүй би яриад байгаа юмнуудыг бас ойлгохгүй. Яг үнэндээ ёо. Ийм жоок мөгтэй ингээд ийм зим за болигоо ингээд TikTok руу оронгууд яг ингээд тэр community руу оронгууд шал ийм өөр ингээд одоо би бас бид нар чинь ингээд залуу хүмүүс шүү дээ ингээд харин зоридтэй зэдтэй гэж тэгж яхад ингээд шал өөр ертөнцийн ингээд би амар юм хоцрогдсон юм шиг төрүүлээд байгаа Тийм юм уу. Ялгаатай байна лээ. Одоо жишээ нь бид нар хошишоог үзээд юу бодож инээж байгаа. Одоо манай дүүнэрийн үеийн хүн бас ингээ буцаад амар хошишоогоор ингээ мим зэм хийдэг болсон заяа. Гэхдээ тэр хэдийн бодож үзэж байгаа тавьж байгаа бодол нь өөр. Бид хэдийн бодоод инээж байгаа нь өөр байгаа байхгүй. Амар сэна. Нэрээс тийм ойлгоцохгүй болчиход байгаа юм тийм. Төрөөд шууд уцтай интернеттэй бүх юмтай сошиал медиатай байсан хүмүүс бол шал өөр их. тийм баг. Бид нар ч юм уу чулуун байлтаа. Гараж марсан дэрэг өгөөд алтай. Nokia дээр зураг мар гэдэг л юм. Яа, эдэттэйгээс Гадныг өсөлтөөс нөхгүй яаж Монгол хэлтэй заяа. Амар төгсөрсөн. Чиний суц заяа. Интернет ам тэгснээ Nokia тэгснээ товчлууртай заяа. Өнгөт. Тэгсэн том юм биш. Тэгээд тэргээр ингээд тий аараа танилцуулга гэж хайж байгаа гэдэг. Унш уншаад тэгэл юм уу яаж маань нэгний зургийг авсан тэрэн дээр ингээд текст нэкс бичнэ. Эдит за тэрэн дээр тайзны нэр хаана. Ирсэн монстар өдөр мөдгэн доош ингээд баахан блиц юмнуудыг ингээд бичээд. Юу бүр Анхны сошиал нэр чи юу юм? Минийх яг нэрээрээ л байсан. Миний хос смарлаа. Тэрнээс хаашаа тэг зам харсан. Үнэхээр амар байсан. Юу юм бэ? Маш бүтээлч ханддаг байсан. Тэгээд Тэр чинь Бүр нутгатай тий. ингээд нөгөө тэрнээс өөр ингээ өөрсдөө баясгах юм баг байхгүй болохоор баг хин амар сонирхолтой фэйсбүүкийн нэртэй ин гэдгээрээ баг өрсөлдөд байгаа юм шиг. Тэр чинь хамгийн амираар нэг нь хэлчихсэн. яа одоо миний л юм яа даа. Тэгээс өөрөөгөө идэ. Чи алин хэлэх гэж байна. Алин хэлвэ. Яг нэг нь бол арай хитрхи би хэлмээр байна. Ног чи. Нэг ч ганцаард мэл гүнжидэг. Нөгөөдхийн бас яг нууц. Хоёлаа нэг жоохон эмо талтай байгаа дээ нөгөө юу? Энэ зүгээр ихлэн гээл. Тэ. Энэ зүгээр трейлер яа. За, марлаг. Свена марлаг. Зааж. Тэр үед ингээ нөгөө нэг нийлдэг найзуудаараа бид нар нөгөө групп чатандаа ингээд нэгэндээ юм нэр өгдөг байсан аахгүй юу. Гэхдээ тэр үед чи никнейм гэж гараагүй л байсан баг. Зүгээр ингээд зүгээр нэрсэн үү? нөгөө пампар пимпэр бөмбөр гэдэг шиг ингээд пампам пимпэ помпон гэж дуудсан. Тийч би помпон байсан. Тэ нэрлэж байгаа. Тэгсэн ингээ фэйсбүүкийн нэрийг заяа зүгээр ч помпон гэчихгүй заяа заавал би ч нөө эс марлаад заяа тэгснэ тэрийгээ заавал ч эс цэг эм цэг помпон тэр намгийн амраад крэлэр заяа. Яа. За яг Байгуун байгуул биш. жоохон амрыг нь бас хэлж чадахгүй нэ бас. Тэрийг бас мэддэг маа багын найзууд бол маш сайн мэддэг. Дашка гэх. Минийхээ одоо бүр хамгийн анх нээжсэн фэйсбүүкээрээ одоо хүртэл байдаг байхгүй юу? За. Тэгээ бүр анх нэгтээ зүгээр Дашкан бэнүү гэх нэг мессеж таа. Крогэж юм байна. Дэм нэгсэн тийм. Тийм л. Би ч нэг Монголын эротик гүрэг гэдэг. Би тэгтээ яг Монголын эротик гэж яг арай зөрөг гүрэг бай.
Яа. Тэгээд юу байсан юм бэ? Харуу. Манай хамтлагтаарсан. За. Харуу гэдэг. Тэгээ миний анхны зураг одоо тэгтээ хайвал байж байгаа. Ингээд яг би өөрийгөө топ л гэж бодоод байгаа юм шиг байна зэ. Малгай өмссөн фанда ингээ унжуулсан. Тэгээд ингээд бас эндээ ингээ банданатай. Ингээ хаачдаг байсан тий. Нүдний бараг тал гарч багцсан. Ийм үсмэстэй. Тэр үед яг тийм swag хийсэн тий бүгдээрээ таарч нөгөө багтааруугийнх тий. Тийм бас 5 дахь суралт төгссөн. Тийм үү? Тэгээ та хоёрыг voice-д орж явах нөгөө 50-х дээр ярьж байхаар нөгөө манай 52 байг би хамжсан байна. Манай сургууль хоёр ч байнга цацтай. Кирас стон болж исэн бэ. Нөгөө 32-ийн аагийн нөгөө нэг юм савлаартай, гунсартай тэн дээр амар их додон болдог байсан ш танаа. Манай чи баа ингэсэн байхгүй юу? Тэгээд ингээд тийм ингээд шинээр юм эднэсийн арга гэдэг юм одоо тоглоомын ингээд талбай ингээд шинэ баригдсан. Просто аим гоё юм баг хоёр иргэдэг болсор нусарч одоо тэр үедээ амар байхгүй вау гэж юм чи. Тэгэл тэн дээр тоглосон чи 5 дугаар би чинь хэдгээр Тэр одоо 4-р анги байсан. Тэгсэн чи 5 дугаар анги ч юм. 5 дугаар сургуулийн бас нэг манай үеийн охтууд байсан аахгүй юу? Бид нар амар ингээд fuck you өнтер гэж үе баг. Маа зэрэг Савлаар булаацсан байхгүй чинь. Нэг юм амар гоё модон савлаар хийсэн. Тийм том. Тэгээд тэнцээ ингээд бит хоёр найзуудтайгаа 4-5-аараа ингээд багтцсан заяа олуулаа. Ээ ямар гоё юм бэ гэж савлаад байсан чинь. Хэдэн октод ирснэ. No bitch гэдэг чинь. Манай газраас ингээд явчихгүй юу? Манай савлаар гэж тэгээд би тиймэр юу нэ яасан гэсэн тэр нөгөө араа дудаад гэдэг. Хиндээ яг ингээ хэрэлдэж байгаа байхгүй ингээ амар хэрэлдэж мэлтэй ингэж мингээ заяа ядчих амар хилаантай. Сайн хэрэлтгээ урдаа мурдаа гаргацсан. Ингэж мингцэн. Кино цаашаа. Нэг охин зүгээр ингэж авс би тэгээд хөө өөдөөс ингээр чи яах юм бэ тэмстэй. Ингээ яаж чадахгүй болоо энийг барах юм байдгүй. Ингээд дийлэхгүй юу? Хамгийн яг бүгдийг өгч байгаа. Дийлэхгүй заяа тэгээд дийлэхгүй бандсанда хөө тэгээд байж Нөгөөдөр чи ингээд нөгөө хөөрч юм чи нөгөө охтуудаас гоё ятгаа шууд ингээ өсөрч орж ирээд нэг тэдний бас ингээ балим нэрсэн. Шууд жийж өсөрч орж ирээд бид нэг Хөөргөө татсан тийм. нөгөө ангийн нямка гэд хүүхдээ дэгээс байхгүй одоо бид нар нийлж найзалдаг. Тэгээ тэр болохоор ингээд эрэгтэй хүүхд. Тэгээ нөгөө сургуулийнхаа матмаа. Тэгээ ингээд амар зодомодоо хийдэг нэг тийм банд байсан. Тэгсэн тэгэл дуудч мууц чинь нямка ирчлээ. Тэгээ лапад гогөл ирс чинь ингээ харс чинь нямкан тэндээс зүгээр нисч идэг нас явж байгаа. Ингэж Сүлэн гişмэлтэй тийм. гэж орж ирснээр 5 дахь сургуулийн нэг бандыг жийж унгаагаад яг одоо ингээ ярихаар амар брутал сонсож магадгүй шүү дээ. Гэтэ бидний амьдрал үнэхээр тийм байсан шүү дээ. Үнэхээр ялцгийг хүсээгүй гэдэг. Ингэж явдаг байсан шүү дээ. Манай гэр яг үнэхээр танаас сургуулийн өнгөрөө байдаг ус. Танаас сургуулийн нөгөө манай үед болохоор нямтагаа бас нэг охин байдаг ус. Өнгөрөхгүй за яг гэж аяар дараа буухт мангар том зүг өөрсөж яш гэж зүйлтэй би бүр ингэж үрж өгсөн. Тэр цэцэрлэг айдэж инглээ. Тэрний ч мөр ахшаа би нуудч муудч гардаг сургууль руу бүр Яг чамайг онцолж дийлгээд би ч амар өндөр хөөрхөн болохоор ингэсэн гээд. Өөнийг өндөр юм жоохон амт байсан юм аа. Тэгэл ингэж байгаа л ингэж мөрдсөн аа бүрээ. Та үедээ гэхдээ ийм үеийнхний дээрлэгэл, мэрэлгэлт гэдэг ингээд байж болохгүй зүйл биднэрт одоо ингээд сэтгэл зүйд амар шарах үлдээж байгаа энэ гэж юу ч мэддэггүй байсан байна. Уусаал зориул гарна угаасаа яг тэр хүсүүсийг нэг яг дээрлэгчдэг байгаа байхгүй юу? Гэтэ яг хуу тэр бол нийгэм байх ёстой зүйл үү гэвэл үгүй л дээ. Байх ёстой Байх шүү дээ. Awareness ингээд тараад хүмүүс ингээд тэрийг бас ингэдэг болсон юм гоё үжээ. Хэрвээ тэр үед одоогийн шиг байсан бол тэ юу тэр мөр шүүх цагтаа болоод жижиг болсон маш тэ. Та хэддэг бол яг нэг hot chick дээр гардаг шиг бааталтаа л. Яа тийм. Тэгэд яг зүр дараа нь бодсон энийг дийлэх юм гарч ирэх нөө тэгээд. Байсан юм билээ. Байсан билээ шүү. Бид нар арай шис тэрийг гаргах тийм бас тийм муухай хүмүүс. Арай тийм хүмүүжил маань арай чулаагаад тэгээд арай
дийлчи гэсэн чинь за яах юм бэ? Эндээс нэг юм хэлээд. Яа сан тийж дайсан хэлцээд дүүсэн бол тий зүгээр Сурах юм бишсэн. одоо зүгээр ингээд гайхаад байдаг. хин чим нэг тийм гарцсан. Тэгэл нөгөө жоохон хүмүүс тэгэл мэдгүй хөөрөөл тэгэл задлт юм аа. Тийм фул юм байдаг гэсэн. Ямар шалтгаангүй тий одоо Ямар шалтгаангүй хин ч яг хэнийг яатсан чи. Нэг үе аль нэгэн үед нэг юм болсон л юм байна л та. Юу ч булаацалтаад идэг гэсэн тий. Охтууд ихтэй амар. Тавын тоогоо булаацалтаад идэг гэсэн юм шүү. Охтуудаас олж их зодтолсон да гэдэг шиг нэрэ. тэг одоо бодохоор хэцүү нийгэмд амьдардаг гэсэн аах бид да. Гэтэ яг ингээд охтуудтай яаж ангууд хөөрөгчөнгүүт ингээд юунаас ч айхаа олж билждэг байхгүй. Күүлэн шууд орж ирэл. Тэр зүгээр зодтолдох модалтохоор бол ингээд айгаад идэв ингээд салгаж болохлаад охтуудтай бол үгүй штэ. Өө тгий. Хаагаар нисмээр санагдаад идэг. Шууд Нямкаа зүгээр бүр нисцэн явж байгаа байхгүй. Тэгээд тийм өтөө хөтөөс бол задлж байсан уу? Зөндөө би бүр баг амьдралын бүх хувь дээр тийм шүү дээ. гайхалтай. Баг юу ч болоод байгаа. Одоо тэгтээ бас юм хүчирхийлэхгүй нэг юм хүсэж байна. Би бодлоороо хангаж байна. Хангалттай бас зодолсон байгаа. Хангалттай юмыг бас нодоргаар шийдлээ. Одоо бас тэ жоохон амтнаас ялгаатайгаа бүгдээрээ Одоо яг тэр нөгөө тэр дээрлэлт чинь яг юм зодооны шин чанараасаа ингээд шилжээд юм жоохон сошиал медиагаар ингэж бүлэлдэг болсон болохоор Харин тийм ээ. ингээд зодоон нэрээ багсчаад байгаа байхгүй. хэцүү. Тэр бүлэт чинь нэг бүр нэг үргэлжилдэг нь амар тий. Тий. Тэр бараг тий сэтгэл зүйн илүү дарахлаа. Нөгөө хүний яг суур одоо хүмүүжил тэр хөгжлөөс яг хамаарч тэр зүйл одоо тий нэг хүн ингээ бүлийжсэн хүн байлаа гэж бодъё л да. Тэр хүн яг тэгэл засагдахгүй ингээд тэрийг ингээд контролдох амар хэцүү байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг амар хэцүү. Сүүлийн үед Instagram-аа бүр орж ичээд. Тийм. Гахгүй нэ тий. Харин Instagram угны юм яг нэг юм гоё орчин байсан шүү дээ. өөмөнө. Тэр амар юу токсик юм бэлэн шүү дээ. TikTok-ийн комментууд амар Тийм мэлээ. юм бэлээ. Тийм Тийм байна. бэлээ. Гэтэ анх TikTok нэгдэж ахт ерөөс тийм байгаагүй те. Ах ерөөсөө тийм байгаа. Миний бичлэгнээр ерөөс тийм. Тэгээ сүүл би нөгөө нэг төрч мөрчөө TikTok ерөөсөө хэрэглэхгүй болсон. Тэгээ нэг ороод хуучин бичлэгүүд одоо шинэ бичлэгүүд аплод хийсэн. Ямар ч шалтгаангүй бүр амар сойсон коммент ирээд тэр бүр гинт шоконд ороод тэгээ ингээ ороо харчих. Дандаа жоохон хүмүүс үзсэн ш. Бүр яг нэг 4 5 3 4-р ангийн хүмүүс. Тэгээ би бүр амар шоконд орсон. Тэрнээс бүр ингээ яагаад Юу болоод тийм ингээ гайхаад гинт тийм ерөөсөө орд яагаагүй чинь тэгээд за бэлэг гэдэг бичлэг яагаад баг хэцүү юм блэ. Одоо бүр ингээд юм хийчихэд нэг молохгүй бол нойр өгөхгүй шүү дээ. Аа Сайхан мололцоод унтчих. Жоохон санаад ингээд уншаад ахлаар ер нь сүултээ жоохон улс орны ирээдүйд ч бас санаа зовоод. Яа тэгэхээр одоо энэ чинь ингээд шийдвэр гаргах насан туршаагүй ч юм уу эсвэл одоо ингээд жоохон юмыг алгаас алгаж ойлгох тархины хөгжлөнд гүйцээгүй байгаа хүүхдүүд ямар ч ингээд өөртөө насанд тохироогүй олон янзын мэдээлэл ингээд шүүлтүүргүйгээр авч байгаа байхгүй юу. Тэнгүүд тэрийг хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу зөв ч юм уу буруу ч юм уу гэдгийг нь ялгаж чадахгүйгээр ингээд бүгдийг нь тархинд нь ингээд хүлээж аваад байгаа учраас тэр хүмүүст яг үнэндээ ингээд хүн рүү хараагаад ингээд чи зайл өөх мөх гэж хэлж байгаагаа өөрөө болохгүй гэдгээ ч баг ингээд мэдгүй. Ороо харангуут баг ингээд 6 настай хүүхэд байгаахгүй юу. Дөнгөж бичиж сурснаа тэгж хэлчихдэг тийм. Тэнгүүд яг ингээд одоо нэг 15 жилийн дараа ч юм уу 10 жилийн дараа ч юм уу ингээд яг эд улс орныг ингээд ажиллах хүчин болоод ингээд авч явах хүүхдүүд ингээд бүр юм багасаа жоох юм буруу байдлаар тархин хөгжөөд ингээд хаахлаар тэрэнд нь жоох амар санаад байдаг юм байна. Гэтэ яг зүгээр юу яаж магадгүй. Том болж байгаа шүү дээ. Явцдаа ойлгочих магадгүй. Гэтэ яг төлөвшөл суугаад биш байж магадгүй. Тэнгүүд одоо эн чин жил ирэх тусам одоо ингээл мэдээллийн технологи бүр л амар болоод байна. Тэгээ сошиал медиа гэсэн AI болцсон. Тэгээ одоо энэ бүр ингээл дамжирсаар байгаа л сүултээ хүн хооронд ярилцаа юу болж хувирах чинь мэдгүй жоохон тэрэнд амцнаа зовоод байдаг. Би одоо ингээд тэгвэл комент уншдаг төрлөө. Маш их ер нь угаасаа хангалттай ингээ ажиллах хэрэгтэй шүү дээ. Баян идэвхтэй байгаа.
Тийм. Би бол уншдаггүй төрлөө байхгүй нөө. Өөрөө хэрэглэхдээ хүртэл комент руу ордогчгүй. Сайхан шеэрлэл тавьчихдаг те. Нэг инээдтэй байвал ямар комментийг уншдаггүй байхгүй бүр. Яг нөө нэвтрүүлэг хийгээд эхлэнгүүт нөө нэг яг тамдах гэдэг шиг. Тийм. Яг тэрнээс хойш би сэтгэлээ. Тэрнээс травмат боллоо гэж. Онцтой нэг өмөлчөд онцтой байсан. Тэгээд одоо ч нэг уншдаггүй л да яг заавал зорж харж за нэг комментийг харч тийм үү гэж хараад. Эс бүр юм дадал биш. Тэнгүүт ингээд тэр бүр юм тусдаа ертөнц юм байлаа шүү дээ тий. Ийм 300 хүн сайхан нэг хүнийг бүр сайхан муулчаал харж мэрдэг тий. Гэтэ яг хөө тий байн уншаад байлгаас амар хэцүү болно л та. Зүгээр ингээ уншаал яг өөрийн гэсэн сэтгэл зүгээ хамгаалж лах хэрэгтэй юм билээ. Тэрнээс бол Хамгаалж чадж гинөө. Эхний штууд болж байгаа хэцүү байдаг шүү дээ. Анх яг ингээд хүмүүс танигдаад эхлэв. Би ч нөгөө бас нэг хэсэг амар нүдүүлж үзсэн. 2-3 нүдүүлж үзсэн. Тэр үед нөгөө жоохон ч байсан хэлэхгүй амар хэцүү байдаг байсан. Бараг ингээд лүүг бодлого нэг тусгаж аваад үрж үзсэн. Одоо бол зүгээр баргийн юм халтгаалцсан. Тэгээл тэгээд болсон. Манай хоёр ээж. Яг тэгээд ер нь ямар нөхцөл байдал таарахаас шалтгаалж гэх юм уу? Зүгээр ингээл зарим үед ч амар бод штэ. Ер нь ингээ өөст гэгэрсэн бүгд зуучилсан. Ингээл зүгээр that's okay гэж бодож байгаа юм шиг бол ингээ юуш наалтах шүү дээ. Тэгээ нэг юм жоохон нэг юм эмзэг болцсон ч юм уу те нэг юм юмыг жоох ингээ сөрөмөргөр бодож байгаа үе хүн болгоно л байдаг шүү дээ. Тэгээ тиймэрхүү үе мүйд хэрвээ зүгээр таарч юм бол эсвэл яг тиймэрхүү үед ингээд за нэг мессеж request ирлээ гэж бодоход нэг ажил хүн асууж байгаа юм болов уу гэж ороо харангуут өөдөөс үх бичиж стамцтай гэсэн байвал ямар муухай шууд. Гэтэ хүмүүс над руу ингэж хэлэхээс ерөөсөө санаа зовхгүй байдаг учраас би зүгээр сайн хэлчихсэн. Би ингээд байтугай амар юм орж ирнэ. Тэнгүүт яг тухайн тиймэрхүү моменттай бол ваа намайг яагаад ингэж хэлж байгаа би яг ямар гин хийсэн юм уу? Ийм хүний жоохон defensive юм орж ирэл. Ингэж мэнгдэг. Ер нь ихэнх хүмүүст ер нь жоохон ингээл өөрийгөө 50 байлгаал ингээл. Ингээд сошиал медиа дээр байгаа бүх юм худлаа угаасаа нэг ингээд зүгээр ялгаж салгаал ингээл авахын аваад хайхын хайчий гэж бодчихвол гай. Тийм шүү. Би алуунаас нэг юм асуух гээд байгаа байхгүй. Одоо яг нөө түрүүнийхтэй холбоотой л доо. Ингээд би сүүлд анзаарсан нь сошиал дээр өглөө босоод сошиаллоос тэр өдрийн үйл явдал өдрийн тэр мууд бий болох гэдэг юм шиг анзаарчихсан надад бол. Яг өөр дээрээ бодоод үзсэн байхгүй юу? Би ингээ өглөө зүгээр те сошиалаас салгана шүү дээ ойлгомжтой. Тэг усууж авчаал оронгууд тэнцээ айгуу те хүм өнгөрцөн нэг юм улсаараа хэцүү ч юм уу нэг юм ингээл мэдээнүүд явдсан шүү дээ. Тэ харамсцаа тэнгүүд яагаад ч тэр өдөр ингээ гунигтай болцсон байхгүй. Орой ингээ шалтгаангүй гуниг мэдгүй ингээл гуниглаа суучдаг. Тийм тал анзаарч байна. Зүр өглөө юу ямар мэдээ харж байгаагаас өдөр нь тэгж өнгөрч байгаа юм шиг. Тийм ер нь бол надад бол нөлөөлдөг гэх юм уу? Уг нь бол яг нөлөөлөхгүй байхыг хичээдэг гэх юм уу? Яагаад гэвэл өдрөө гоё ихлүүлмэрэн штэ. Тэнгүүд би яг сая анзаарсан байхгүй би сая нөгөө нэг хүмүүс 200 гэж артистийн мэдээг яг бараг сэрэнийх удалгүй сонссон байхгүй юу? Би тэр хүнийг сайн танихгүй. Бараг л мэдгүй хаяа ингээд тараад сайн уу гэдэг. Гэхдээ тэрийг ингээд сонсоход ягаад ч надад амар хүн туссан юм ягаад ч юм ингээд зүгээр л ингээд амьд талхаж ийсэн гин ингээд одоо ингээд бидэртэй байхгүй гэж бодохоор амар гонигтай. Тэгэл яг тийм бодсон чинь шууд ингээд тэр өдрийн мөр тэр чигээр юм жоохон нэг ямархуу. Rest in peace. Тийм тийм. Харамсаж байна. Умсан амтлан байх болтой. Тэр нөгөө өглөө босоод ч юм уу те хүмүүс ер нь бүгдээ л уцаа ингэж шалгадсан шүү дээ. Мэйл рүү ороо мэйлээр шалгаад инстаграм руу ороо шалгаад тэнгүүд яг ингээл мессеж request бол би бол өдөр болгон шалгадаг байхгүй юу. Тэгээд ямар нэгэн байдлаар онцгой юм ирсэн байх юм бол тухайн өдрийн мөдөд ялч нэг 10-аас 20% за максимумдаа 40% ер нь айгу нөлөөлдөг гэж би бол боддог. Тийм болохоор өглөөсөө битгий шууд уцаа оролдоорой. Наа яг үнэ. Юу утас шууд одоо ялангуяа Facebook руу орохгүйгээр яадаг чи YouTube руу ороод зүгээр нэг дуртай дуугаа сонсоод эхлүүлэх юм. Ийм дархлаатай болчиход орох те. Тиймэрхүү байдлаар нэг хамгаалж бас болох. Өөрийгөө хуурчдаг надад. Эхний сигналуудаа угаасаа хүн өөрөө трик хийгээл. Ингэжээч л өөрийгөө
явуулах юм байлээ. Одоо юу гэдгийг дүнс ирээд шууд гяс ороо шууд хураад гэх юм уу. Тэнгүү тархинд нэг юм хийгээд дуусгачлаа гэдэг дофамины тохио ирдэг ч юм уу. Тэгэж мэгэж явуулсан хамаагүй дээр ч юм уу. Эсвэл social заавал орох гээд байдаг болвол нөгөө нэг ийм үг байд юм лээ шүү дээ. Observe and don't absorb. Зүгээр ажиглал. Тэгээд тэрийг шингээж бити аав. Зүгээр л ингээд ажиглал. Тэрийг ер нь өөр дээр амар гэж. Одоо яг саяны ингээд та хэд ярьж байгааг сонссон чинь надад бол жишээ нь өглөө тийм мэдээ харчих юм бол өдөржингөө сонирн байдаг ч юм гэдэг юм өдөөсөө байдаг үл юм байна л та. юм болсоо чинь түлжээ бас гоё ажиллаж байна. тийм ажиглал ингээл авах юм аваад хаяхаа ингээл гадуур өнгөрөөч байвал зүгээр юм байна. Тэгээд давхар бас ингэ юм байна. Нэг юм лавшруулж бодохгүй байх юм. Ямар нэг асуудал. Тэгчвэл хоошоогоо хязгаар өгнө шүү дээ тий. Гэхдээ яг ингээд нийгмийг хамарсан мэдээ ягдчихээр хэцүү юм лээ. Одоо сайн нөгөө нэг охин өнгөрсөн шүү дээ. Одоо нөгөө хэдэн сарын өмнө тэгэл ингээл биш нөгөө фэйсбүүк дээр илүү харилцаатай байдаг байхгүй юу. Тэнгүүд яг ингээл оронгууд ингээл бүх юм ингээл амар тэгж гарч ирээ. Тэнгүүд би сүултээ тэрнээс амар дааглаад партер болж өөлж мөлөө тэгэж яах биш нөгөө ээж болохоор өөрөө эмэгтэй хөлтэй болохоор бүр ингээ хэцүү санагдаад тэнгүүд ингээд тэр амар хэцүү байсан. Тэгмээ би ингээ өөрөө нэг ингээд ингийн ажлын процесс стори ч юм уу инээж байгаа стори хийж болохооргүй юм шиг бүр тийм хэмжээд ортлоо ингээд амар юм минж байгаа байхгүй юу. Тэнгүүд хэцүү юм билээ. Тэнгүүд нийгэмд ингээд байнга юм мэдээг ингээд бас гаргаад тахаар нийгэм сэтгэлзүү дагаад амар хямрахаар юм билээ юм хараад тахаа. Нөгөө айц давтан байдаг шүү дээ. Тэгээ барыг 7 хоног депресс жамж ингээд аюу хэцүү байгаа л ингээд харин тий. Одоо муухай ярихгүй шиг. За тийм. Яг л явж шүү. Ингээ баг багаар явуулах юм. Амар доош харж марцсан. Баярын даваар юм гээд. Чи сая багын тэмцээд явстай. Тэгсэн. Тэрний хадлаар гоё явуулсан. Сая энэ жил бол ер нь нэлээ өгөөжтэй жилээсэн. Ингээд миний бас ингээд жилийн одоо эцсээр ингээд хамаагийн болж гэндэг байхгүй юу. Тэгээ сая энэ жил анх удаа би бүр нөгөө Paris Fashion Week-д оролцож үзнэ гэж ер нь дандаа боддог байсан. Manifest баг аврийдаг байсан. Тэгээ энэ жил цавшаан гараад Paris Fashion Week-д оролцоод тэгээд тийшээ бас connection-а нэлээд тэлчээд ирсэн. Тэгээд Dubai Fashion Week-д ороод тэгээд сүүл нь болохоор Таиландын Miss Heritage International гээд тэмцээнд 3 одоо оролцогч авч тэгээ гурван ангийн титэм зүйлгээд тэгээд ирсэн байгаа. Ажиглаа 25 сайжсан байна. Ажиллаа. Химэрт ажиллаа. Харин бодгоос үлдээл жилээлаа гэдэг. Тийм. Nice. Ядарсан уу? Тэч мундаа Амар ядарсан. Тэгээд онцлог нь болохоор би нөгөө 2 жилийн өмнө титэм авсан тэмцээнэ. Энэ жил Miss Mrs Team гээд 3 ангилт оролцогч нар авч ирсэн. Тэнгүүд надад болохоор нөгөө Miss нь бүр 3 хүүхэдтэй ээж авч ирсэн баггүй юу. Тэгээд тэр их чигээ одоо ямар ч ингэ загварын талаар бүр ааж байхгүй нэг авч яваад титэм зүйлгээд ирсэн амар олзоорхгүй штэ. Тэнгүүд яг ингэ хүүхдээ авч явж байгаа юм шиг эндээс авч явахаас нь хавуулаад бүх юм кэрлээл. Тэгээ явсан болохоор амар ядарсан. Тэгээ нөгөө 2 сар битүү дайт ингээл ачаалтай явсан чинь яг Монгол бууж ирэхдээ ингээд бинклийн гар мэдээг болоод өөрөө ингэсэн бууж ирсэн шүү. Чи ядаргааны нөө нэг туйлын те. Тийм яг нөгөө хоолны дайт. Тийм баг тэгсэн ингээд хүн юм ярих зүйлд ойлгохгүй ч дөнгөж өгнө. Өөр яг тийм манар болчтой юм байлээ. Тэгээд нийсүүдийг тэгж бодд юм аяа. Одоо ингээд бас ингээд өмнөөс нь харамсаад өгөхгүй. Энэ чинь ингээд гоё олон улсаар явж байгаа шүү дээ. Тэгээд дайт болохоор гоё хоолнуудыг нээж чадахгүй гэр тий. Йоо тэр аялагч маар нэг том юм хоол өстэй. Ер нь хаач явсан тий. Тэгээ Таиланд болохоор бас яг нэг эдсэн ч бас гайгүй билээ гэж байна. Ногоо могоо хтэйсэн учраас гайгүй. Тэгэл юм амар ядарсан. Тэгээ нөгөө 14 хоногийн тэмцээнийг шахаад 7 хоног болгоцсон энэ жил тэгсэн чинь ингээл шөнө ерөөсө 3 цагийн нойртой. Тэгээ бүр амар хэцүү. Яг ороод будгийн арилгаал бараг шууд тусанд ороод ганц цаг ингээл янгууд сүулдэ нүд мөр чаас улаан болцсон бүр амар байсан. Тэгээд гэтээ яг хөө тэл ард нь гараад ирсэн болохоор гол нь үр дүн чухал байсан болохоор Гоё үр дүн өгсөн. Гоё. Тэгээд зориод ирсэн. Тэгээд бас ингээ амар мотивац авсан баха тэр манай ээж бол амар баяртай ирсэн шүү дээ. Гэж ирсэн шүү дээ. Тэр нэг юу ячаар юм бэлээ те. Нөгөө нэг улсаа зарлж авирлыгийг нэг бас бэлдүүлсэн тий. нэг сонсоод бас хэлж үзсэн ш гэрмэр те. Тэгээ заавал тэгж хэлд юм уу те одоо тийм чанга.
Гэхдээ за чанга гэж болно штэ. Заавал би нөө мэдхгүй болохоор л зүгээр гайхахгүй юу. Ингээ заавал яг тийм өнгөөрч гэх юм уу тий. Тэгж хэл. Одоо цаанаасаа тийм өвдөлтэй юм уусгүй. Тийм, мисс ч нь болохоор яг ингэдэг байхгүй юу? Одоо зөвхөн царай биш нөгөө харизм амар чухал. Хүмүүсийг татах ингээ характер харьцаа, хоорондоо бие биений харилцах, бусдыг татах. Тэр хүн болохоор яагаад ингэж байгаа тэр тайзан дээр одоо үзэгчтэй харилцах ганц момент нь одоо тэр voice нь гэдэг байхгүй юу? Тийм учраас одоо эх орноос сурталчилж ийн хамгийн гоёороо ингээд одоо тамирчид ч гэсэн Монголиа гэж амар орилдог шүү дээ. Яг тэр шиг гэхдээ тэрийг ингээ амар гоё харизмтай, эмгтээлэг өөрийгөө харуулахаар тийж орлох хэрэгтэй. Сүлж авах хэрэгтэй. Сүлж авах яг уусынхаа нэрийг өндөр дөрөгч гэдэг утгаараа тийж омгшиж хэлдэг юм байна тэгэхгүй юу? Айгуу чухал хамгийн Сүүлийн зүгээр намдаггүй хэлэх боломж байхгүй байна шүү дээ. Тэгэхээр хийж тоохгүй байхгүй акцент хүн болгоо амар ингээд наа гэж амар баш. Монголиа. Тэр нь яаж хэлж болох юм бэ? Тэр хүн зүгээр өөрийнхөө яг ингээд илэрхийлэх яг тийм хитгэн секундын момент л гэж тийм. Хамгийн ихний хүн огшонгод бүрдсэн бүгд огшчихсан юм ба шүү. Тийм. Аль нэг ихтэй юу гэж ярьсан? Би Монголиа бактерига. тэгсэн. Нэрэл ингээд шуурс хэцүү гэдэг бол ингээд сандарч мандраад ингээд тэгээ хүмүүс чинь ингээд тэргээр амар ингээд мим юугдсэн шүү дээ. Бүр ингээд тэр ингээд нэрэл хэцүү гэдэг юм бахта гэд тэгэл бас хүн угаасаа тулгамдтал ингээд хоолой молоо чичрэн сандран нөө бодсон сансан бүх юм байхгүй болж штэ. Дайм нөгөө амар солонгой авчдаг штэ видеонд дээр. Өвөр янз бүр билээ те. Манайх бол гайгүй бас. Зариулч гэхдээ баг бэлтмээр юм шиг тийм тий. Тийм багш байдаг. Тийм. Ингээд тайзан дээр ингээд талентын мисүүд чинь амар багштай байхгүй. Тэгвэл гараад body posture нь ямар ах вэ? Гар нь ямар ах вэ? Хилж явахдаа харцсан ямар ах вэ? Хоолойны тоонс ямар ах вэ гэх бүр юм багштай бид юм билээ. Амарлаг. Тийм. Би тэгээд Монголиа гэд хэлэхэр чинь бас нөгөө ингээ үгний нөгөө акцент байгаа ш. Тэгээд гоё тааруулчих болж байгаа сэн сансрт гад идэг. Тэгэхээр яг ингээд Монголиа гэд ингээд NOG дээр ингээд амар акценттэй тэгж хэлхээс өөр арга байхгүй. Тэнгүүд надад болохоор нөгөө Филиппинийн амар таалагддаг байхгүй. Мабухай Филиппин гэдэг амар гоёас акцент нэг Монголиа. Тий, тэг ингээд нүдтэй ингээд шилэн заа. Филиппин ч бас амар гоё. Тэг Монголиа гэхээр нал болдог бол яг ингээд ингээд яваас гоё хандсан юм лээ. Манай монгол охтод ихтэй дайггүй гоё хэлээд байгаа хэрэг. Тийм, манайхан арай гоё зүгтэй хэлээ. Зарим асуудал нөгөө юу сонсогдоод байсан болохоос л тийм. Амар юу сонсогдсон юм. Спешингнээс болоод авах үг. Тийм, сайн даач. За гурлаа юу яа зэ. Одоо октоттой дугаарах. Гоё. Яг гоё эрэхтэй краш жүжигчтэй ярьж. Би бол зүгээр жишээ нь өөрөө эрэхтэй ч гэсэн би бол яа хахад бол ингээл за бэлгүнээ медүүнийг үнсчиг бол тгийл гинээр. За одоо комментээр алуул намайг Стагрил болгоо. бэлгүнээ ахынтай хаана байгаа ахны үнсчиг тгий өг. Яагаад ч юм заавал те. Юу ч хийж болно шүү дээ. Зөв гоё залуучууд ярья. Нэг юм уу? За яг хоёрыг хэлээ. Тэр дими. Чамд угаасаа нэг л байх шүү дээ. Нэг л аа. За хэлнэ. Миний ч Майкл Би Жордан гэхгүй юу? Яа. Амар сонир ингээд зүгээр нэг амар бүр анханаас нь бүр ингээд дэмжмж байгаа зүгээр кино үзэл тэгэл яг нөө анхны харцаар гэдэг шиг яг тийм байсан байхгүй. Тэгээд нөө би Creed ерөөсөө анханаас нь үзээгүй. Магланы та хойлоо хамт кино үзчихье. Гэлтэл би цаа гэл. Тэгээ ямар кино үзэж байгаач боор мэдээгүй. За ямар ч сайн кино гэж байгуулсан. Тэгэл ороод нөө кино ерөөсөө биш. Зүг кинороо орсон. Энэ ингээд дуусч байгаа юм аа. Арлаас боёнтой юм ийсэн байж. Хоёр дахь нь гэвэл юу юм болов? Ийм минь баг гэж бодож байна. Энэ айгу классик миний дуртай царай. Гоё те. Тийм гоё. Тэг сайн жүжигч гэж юм. бодсон бол юм. Яг ишүү нэг характер байт юм аа тэр. Тийм. Аура. Яг царай нь бол ингээд би бүр өөстө миний яг хамгийн төгс гэж боддог царай мэрэ бол биш. Гэхдээ нэг тийм эрэгтэй хүний ялгаруулдаг аура гэж байдэн штэ. Тийм маскулин чанар болон тэр харц
юм өгүүлэмжтэй байна уу, өгүүлэмжгүй байна уу гэдэг тийм зүйлс байдаг шүү дээ. Яг тэрнээсээ хамаараад айгу attractive гэж би боддог. Тэгээ бүр хинэттэй тий. Салаад юм бол тийм ч царайлаг залуу биш гэж хэлчихвэл одоо алуулах болоо. Чи наа ярьсан байлээ. Цаадч тий. Хүмүүсний Юу гэлээ гэж бодож байна. Миний л бодол шүү. За окей. Мала. ярих гэсэн чи миний зүрх. Модны цоглоод болдгүй. Догтлоод байна. За жүжигчдээс гэвэл одоо манай Brad Pitt ах маань. Яа тий. Хилис яа. Ромтаж болоо. Би хамт олоо. Сүлдээ нөө краша булаацсан. Brad Pitt ахыг бол нэрээ үнэхээр ингэдгээ. Ийм яг хоо хүн болгоны хувьд ингээ гоо сайхан ч юм уу, сайхан муухай гэдэг юм чи ингээ субъектив ойлголт байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг зөв миний л хувьд хамгийн одоо төгс creature ашгүй гэж боддог. Бүх юм нь амар. Чи яг аль кино бүр онцлоод тэгцээ. Би энийг бол нэр хидж үзсэн, уйдахгүй гэдэг тэр киноны хэсэг байна уу? Бүр сөүлд үзснээрээ л хамгийн тод санаж байгаагаар л Formula 1 F1 гээд гарсан шүү дээ сая. Хамгийн сүүлд яг тэрийг 100 утсан. Тэгээд бүр Сүрээ гэх тээ. ингэсэн. Яланаас Амар хэлсэн. Энэ үзээчтэй үзчихтэй гэ. Амар гоё дөрвсөн. Тэгээд тэр хүний угаасаа яг жүжиглэл угаасаа ярих юм байх. Тэгээд авра бүх юм. Тэр хүнтэй би бол энийг жишгүй. Тэгэл зүгээр ингээл явж идэг. сүсэл тээ. Ах маань бол одоо ингээ найз бүсгүй те. Тэгээд сайхан ингээд аз жаргалтай гоё амьдраасай. Тэгээд тайван тэгээ peaceful гоё амьдраасай гэж удаад ингээ сүслээд явж идэг. Сүлдээ нам тайрлж байна гэдэг. Нөөхнөө сая голс молс игээд Тэгэхгүй шүү дээ. Манай ахын найз хүн бол өстой гоё strong эмэгтэй байгаа. хин гэдэг. Нэрийг мартчихжээ. Нэг амар урт нэртэй эмэгтэй юм аа. Хүмүүс нь 16 20 хэд дүүчлүү? За ямар ч Насны эдтэй гэсэн үг. Оо миний ах яах байх те. Тэг ах чи одоо 60 тэгэнгүүт найз охин нь 30 эдтэй. Тэгэхээр 20 эддэг. Зөөж. За Дашкиг. Нэг баг хилцээ хоёр гэж. Нөгөөд нь Leonardo DiCaprio. Тэрийг болохоор нөгөө Gatsby-гаас хойш краш. Яа. Нөгөө юм хайрцан үнэхээр төгс угаасаа нүдээр амар тоглолтой шүү дээ. Тэгээ нөгөө эрэгтэй хүний хайртай эмэгтэй хүн рүү тэгж харж ахаар ингээд шар ус бусаад идэх байхгүй миний яг тэр харцанд нь олж крашлж байсан. Нэг нь бол угаасаа ийм би нөө F4-өөс хойш крашлж байгаа. Угаасаа BTD iconic гэдэг. Ямар муу ойролцоо байна те. Тэгээ дөрөвийг үзчихээ гэрээсээ жимплөө гэрээсээ крашлт миний ямар тэнэг хар бацаан байл гэж юу гэсэн. Ямар эргэлцсэн энэ одоо бараг батар нөө аав ээжч чи мөнгө дуусгар чи ингэж ярьч чадахгүй гэж өөр үсгээс үздэг зүрх. нөгөө шар усны живүүд нь би амар дуртайсан. Дараахан Тий. Хоргоо. тий. Гэтэ одоо эргээд ил дүрийг үзэхэд айгүй онцгой дүрэлээ шүү. Найзынхаа найз охин руу Аимшгүйгээр Юм ойлгоод буцаад ирсэн чи те. хаслаа. Гэхдээ яг сайнч болоогүй зүгээр нэг жимфюгийн сайн болохоор яах гээд идэм биш үү. Жохон өөр шиг санагдсан. Жохон юм манипуляц чинь нөхөрөөс байлаа шүү. бас уу яа. Нөө анхны харин ингээд нэмшээд штэ нэг жүжигч чинь тэр нь бүтэхгүй болсон чи мэдхгүй гинт ингээл юм гэсэн юм уу. Тий. Энийг жохон Дахиж нэг үзмээр л юм байна. Одоо яг бүгдийг нь ойлгоод. Шинжлэх Нөгөө үлгээр дөөрөлтэй кино ойлгүй шүү. Сургуулийн дээрлэлт тэгснээ ялгаа гаргаж байгаа амиа хорлолт бараг гарах гэж байгаа гэдэг чинь ирснээ 10 жилийн хүүхдүүд чавдаад яваад байгаа юм. Арх угаад High school-ийн одоо хүүхдүүд зүгээр те. тийм найзынхаа найз үнэ болохгүй. Бити тэндээс юм сураарай. Гэхдээ яг юу юм бэ? Одоо ингээл би яг сүүлд анзаарсан байхгүй. Ленардо ингээл хөгширж байгаа шүү дээ. Тий. Би хөгширж байгаа улаан цай. Гэхдээ ингээд амьдралынхаа ингээд бүх насны хамгийн царайлаг байгаа үе дээр уран бүтээл болоод үлдчихэнгүүт ингээд Тий, гоё аваад. ингээд яг бахархтыг гэдэг чинь урлагийн бас нэг гоё юм нэг тэр юм уу та тий. Йоо ингээд өвчүүл би яана гэж ихлэ бодож байгаа юм заяа. Тэгчээд за үзэх юмтай юм чи ингээл
Би бол одоо Брэд Питтийн жишээ нь хамгийн секси дүр мөр нь бол тэр Fight Club штэ. Зүгээр л те. Жинхэнэ юу ч юм зүгээр. Байж байгаарай. Тэг. Яагийн бол яг хамгийн бүр нөө он цаг үеийн prime жүжиглэлтэй Gatsby дээр те. Яг тэр нүд бол нэрээ гоё бүр. Тэр их Сандартай бандарч араас амар зөөнд гэл. би тэг бас боцсон ш тэр нөгөө нэг эмгхтэй нэ штэ. Шаргал төстэй эмгхтэй. Яг тийм царайлаг биш мөртлөө тэгж бүр юм тэрийг ингэж сахиусан тэнгэр болгож байгаа юм шиг харуулж чадсан те. Жүжиглэлтэй. Алтан үст гээл. Яг хамаг сетапын тавиад өгчгөө зүгээр л юм. Тэгэж л манай ах хүү тэр чинь ингээд насаараа хайрлцсан болгоод зас. Тэр кино үнэхээр амар сайн кино тий. Үнэхээр амар. Ингээд үдчихсэн нь мартахгүй би ингээд Тэмүүлэнгийн найсаа марлаатай бид гурав Тэмүүлэнгийн чангашд үзсэн байхгүй юу? Би бүр за ингээд үлээ гурал хамт үзэн штэ гэл ингээд яг ингээд орныхоо тэнд ингээд хөвтөл тэгэл нэг кино гараад нэг талан дууссан чи би ганцаар үзчихээ. Амар орой болцсон байс юм аа тэр чинь. Тэгээд нойр өгөөд яг эхэлсэн байсан. Үнэхээр дуусгахыг хичээсээ. Би яг сүүлд нь дахиад үзсэн. Гэтэ би бүгдээр нь ганцаараа. Тэгээд за тэгээд үзчихсэн. Тэгээд Амар гоё те. амар гоё байсан. Амар муухай дааглуулж үлдээдэг юм Дааглуулж тий. Тэр бүрийг юм оруулаад. Тэр нэг гоё хашмаш гоё ивент зүгээр байхгүй болоод. Тий. Би тэрийг үзэж хагаад өмнө ажиллаж байсан ажил дээрээ террасан дээр Great Gatsby гэдэг ивент хийчихсэн. Вау. Яг тийм дэмтэй. Вау, nice. Entertainment дээр дандаа цирк ч мэрк чинь. Би зүгээр яг тэрийг тэндээс амар юм алсан аахгүй. Одоо ингээд бид нар шоуд нь штэ. Тэнгүүт хинтээ явж байгаагаас амар хамаарат байгаа аахгүй тий. Тий. Одоо та хоёр чинь нэг хамт шоудангууд за өнөөдрийн шоу бол гоё шоудлт болох юм байна оо ч юм уу тий. Гоё найзтайгаа шоудангууд ганцаараа шоудлт гэж баг байхгүй штэ ер нь бол. Тэнгүүт яг Gatsby-гийн шоун дээр ганцаараа ч гэсэн уйтгааргүй шоу штэ. Тий. Манай нөгөө нэг Питер Паркер чинь голоор нь яваад ганцаараа мөртлөө өөддөг шүү дээ. Тэгээ тийм юм төсөөл тийм юм яжсэн аахгүй. Ганцаараа ч гэсэн өөдөхгүй бүх юм гоё. Nice. Тэгээ бүх юм классик. Тэгээ яг дуу яг киноны саундтрак гэдэг ямар амар хүчтэй вэ гэдэг бас тэр кинонд амар үзсэн. Үнэхээр бас ингээ миний л бодлоор ингээ бас бүх цагийн үнэхээр гоё дуунуудын нэг гэж би бас бод. Гоё. Яг тэр кинотойгоо бүр амар ингэж тохирол нэг юм гэж санаа алдмаар санагдуулдаг. Тэр зураг авалтын өнсгүүднээс амар тий. Бүр ингээл тухайн үед л амар хийсэн кино. Тэгээ хүний тэгээ нэг соёлтой улс орморж гоё юм дөө. Тэн дээр ингээд яах шууд уурлал замтцсан чи энэ бол чамаг тий наа чи бүтүүлэг харахгүй боловсралгүй юм байна шүү гэдэг. Өнцгөр шууд нөгөөхөн дараад эхэлчихдэг тий. Тэгэхээр зөвөр манус юу вэ зодолтой зайлмал дээрээ дооч муулаад. За нэг тоглоом байгаа юм. Тэнгүүт юу яа? Би ингээ утсан дээр сэрүүлэг тавиад Асуулт гэсэн. тий. Та ингэдэг. Of course. Утсан дээр сэрүүлэг тавингуудаа хин нэгнээс хүссэн асуулт асуу. Тэгээ нөгөөх нь хариулчаад дараагийн хүнээс асуугаад тэгээ ингэж явж байнгут сэрүүлэг дуурчих юм бол шийтгэлтэй. Тааж дуурсан уу? Тий. Тэч та ганц л асуулт хийх. Яа. За эхэллээ шүү. Асуулт нь юу сонирхолтой байвал гоё гэдэг шүү. За. За ингээд төгчжээ. Хөгжилтэй асуулт юм. Оо юу ч үчил. Зя. Юу? За Брэд Питттэй нэг өдөр болцохоор болоод чи ингээд гоё планыг гаргаж байгаа гэвэл юу хийх вэ? Үүшээ. Ямар их юм ярих болчихоо гэж. За ямар ч хийсэн бүр ингээ бүтэн өдөр юм уу те? За тий. За тэгвэл кино үзэн заяа. За. Кино үзээ заавал тэрнийхээ талаар ярилцсан заяа. Тэгээд ямар нэгэн jazz club ч юм уу хөгжим явдаг газар хөгжим сонсч үзээ. Тэгээ хөгжмийн талаар бас ярилцсан. Тэгээд Бүжиглэх юм уу? ганц өдөр болцох чиж нэг тийм юм далаатай газар маань энэ Лала Ландын нөгөө нэг юу цаанаа далаатай байвал бустай тийм эрэгтэй газар байвал ингээд тийм газар юм ярьж суух юм байна. За дуурчлаа. Дуурсан юм. Оо. Нэг минут гусаа ицсэн аа. Тийм биш. Та нэр амар асуулт асуусан биш үү? За, бай.
За ингээд Шууд доош үүдэн. Тэ. энэ их юм уу? Аха. Яг бүр шот гэж байгаа болиулаа. Яаж байгаа юм бэ? Агнасаа та нар хэлэхгүй яасан юм бэ? Аав ээж имээ намайг уушлаарэ. Энэ намайг уу гэдэг юм. Энэ тоглоом намайг уу гэдэг. За. Cheers. Яг алга ташчихсан. За юу яа. За чи ингэж амар зовж ууж болох. Тэг яах зүгээр бариад л очих. За nice. За дараачих нь. Явна. За чи цагаа тавиад үйч. Шууд хэлчих. Валентинтэй айчиг нөө математикээр их заа юм лээ тий. Дуунууд сайн гоё тий. Тий. Нөө нэг яг энэний дараас ингэчих юм бол хүн өссөн юм гоё мэдрэмж авдаг мавдаг гэд. Математикээр ингэж тавьсан. янз янз юм байгаа. Тэр киноны хөгжмийн зохиолч ч өөрөө бас амар жинэс. Шүт. Дэшээ согс. За сая надаас амар юм асуусан чи өөрөөс нь асуучтэй. За. Амьдралдаа мөнгөний төлөө хийжсэн хамгийн новшийн зүйл чи юу вэ? Яг өөрөө чинь яс зүйд харшилсан. Тийм бол байхгүй шүү дээ. Гэтэ яг зүгээр юм тиймэрхүү байж болох уу юм чи. Юу? Тэр одоо муухан сайн юм уу гэдэгхгүй. Би 2 жил дараалж яг халтураар стрипийн тим ивент хөтэлж байсан. Тэрүүл яг зүгээр нэг хэцүү юм нөө дандаа орой нэгээс эхэлдэг. Тэгээ бараг өглөө болтол ивент нөө. Өөрөө чи хувьд бол айгу онцгүй ёс зүйд жаа. Онцгой онцтой мэдгүй яг гэдэг. Яг нэг амар хүсээгүй гэхдээ мөнгө хэлсэн. Тэгээ мэдгүй орой л байсан. Гоё ч юм уу гэдэггүй. За юу яа? Цагаа харахгүй. Наач тэгтээ амар асуулт шүү те. За хамгийн олонний танил дургу нэг хүн. Би гинэ. Уруу гэж байгаа байл. Би одоо тэгээ хэлчихээс намайг үзээ ядаад ийм ямар тэнэг юм байна гэж тийм. Гадаад хүн шүү. Хэд ихлиа кат гэдэг. Ингэж зогсож байгаа. Гэтэ шалтгаантай гэж болно шүү дээ. Би Шалтгаантай дургу гэж болчих. заавал нэр хэлэх юм уу? Үгүй яаж мэдхий. Надруу мессеж биччих юм уу? Би яг асуусан би хариулж байгаа. Яг бас Монгол хүн байгаа. Гэхдээ би нэрийг бол хэлмээргүй байна. Уучлаарай. Хэлмээргүй эмэгтэй дуучин байдаг. Ингээд өмнө ингээд зүгээр таньдаг амар лаг од модтэй амар хайпраагүй байх үедээ зүгээр сайн байна уу гэд ингээд өнгөрдөг хүмүүс байдаг шүү дээ. Миний дустай. Тэгжээснаа яг ингээд хайперснаа ингээд тийж өвдөө марлуу бол ингэж юм бараг мэдж байгаа. Гэтэ би бол нэрийг хэлж ингэж олон нийтэд түгээмээргүй байна. Гэтэ тийм хүн байдаг. За. Гарч исэн хамгийн новшин тайз. Тайзаа. Аха. Яана. Новшин тайзаа гэж. Айгу моогасан. Юу исэн болоо. Миний нөө бүх тайзал айгу дэжгүйсэн шүү дээ. Яг ингэ нөгөө нэг тийм ингэсэн байна. Нөө 2017 8 авчаа. Хүүхдийн зууд нэг задгаа шоу болдог аахгүй юу? Тэгсэн чи яг ингээд гадаа мас ингээд үзсраа гэсэн үг шүү дээ. Тэс чи ингээд амар салхилаад. Тэгээ би ингээд ийм урт юм өмсцээ авчихсан. Амар унсан. Тэгээ бүр тэгэл бүр бантаад босч ирэл. Тэр өөр амар муухайсан. Тэгээ ингээд харсан чи ингээд хүл хавцсан байсан. Орооцолтоод. Тий. За. Чамаас байна. Мөнгө хайр карьер гурыг алей сонгох вэ? Хүүе. би дараа нь амар асуулт болчихсон. Гэдэг. За дуурцаа. Хариулаад уун штэ. Хариулаад уун. За би энэ дээр бол карьерийг аваа хийчин заяа. Тэгтээ би ер нь угаасаа нэг жоохон тийм хайрталтай хүн ээ. Өөрөө л тийм ходарч модорсон юм байхгүй шүү. Яг ингээд хүн угаасаа л тийм хайртал дээр л тогтдог юм санагдаад. Үүсэл хөгжлөн. Тэгэхээр мөнгө чинь бол үүсмэл юм шүү дээ. Хайр чинь бол юм угаасаа байдаг, байсаар ч явах болно гэдэг шалтгаанаар хайр юм байна. Сайн уучлаа. За угаачи.
За. За чи бас тэгвэл сайн асуулт. Мөнгө хайр карьер тий. Наа чи амар асуулт юм. Нийт хайр. Ууса ямар ч бодох зүйлгүйгээр нэг хайрыг сонгоно. Хоёрдугаарт карьер, гуравдугаарт мөнгө. Яг тэгвэл карьераа дагаж мөнгө орж ирэх болохоор. Тийм болохоор яг мөнгөний төлөө карьераа хийгээд байхаас илүү карьераа хөгжүүл эндээс мөнгө олох. Тийм зүйлийг хүсдэг тийм үү? За би амар энэ хост шиг асуулт асууж байна. Бид 3-аас заяа. Надад сох гэдэг юм уу? Бид 3-аас Keith, Mary. Яа. Keith Mary тэр чинь. Keith, Mary fuck. Оо юу ээ. Keith, Mary fuck. Fucking you. Яг фати. Тайлбарлах ёстой. Ямар юм бэ? Эрүүл мэндийн хичээлдээ сууж байгаа үгүй гэж. За яах вэ? Тоглоом ш. Би бас За та чи ийм асуулт асуусан юм чи чамайг алчи заяа. Тэгээ та хоёр дээр ингэ тоолчих гэдэг. Ар басна гэрлэнэ. Оо ямар юм бэ ч та. таагуурыг хөгжөөх гэснээр би өгчлээ. Хөгжсөн миний бороо. Бүр амьдрал бодчихна. Цаг нь яваад тлээ. За нэвтрүүлэг ингэ дуусгая гэдэг. Хитэн байт ийсэн бол доо. Эрэгтэй хүмүүс гэхдээ бас айгүй нийттэй шүү. Яг цагаа тудлахаар ингээд Амжилт. Яг ингэ өдрөө харж сууж уу. За нэр яг Яахсан бэ тэгэж өөр муугаш. дуурж муугаад би бүр бандаж муудаад. за одоо тэгээ дахиад уугаад хариулаад одоо Дахиад уугаад уусны дараа хариултнаас өөр бол магадгүй хаа. чи бид яаж нэр дотроо тоолчлаа. Тэгээ уучлаарай. Mary fuck гэх юм байна. за Тоолчод хойноос нь бас дахиад бодоод. за чооч баярлалаа. Би одоо 3 классаас өөрөө уугаад дуусах юм байна дөө. Яаж энэ хоёр хүнийг уулгах юм бэ? Чи юу л миний найз. Дахиад дуусах юм уу? За хэсэг завсарлчаад үргэлжлүүлэх тохио. За. Өнөөдрийн нэвтрүүлгийг самыгээл бидэнд өргөж байна. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны мэдээллийн ивент эдгэгч Urban Talk. Өнөөдрийн Urban Talk голомт капиталын 2 дахь ортойгоо бүрэл аванжаас эхэлж байна. Ер нь бол шинэ жилийн өдрүүд нь ихэнх нь дүүрсэн. За яраарай. Би ярьж байна. Сүртэй. Дикс манахтай хамтардаг. Nice. Дикс өмсдгөө. Ууштай. Хөвтөйхэн те. Бүр нэг янз бүр болоод байхгүй. Хатууд нь бас гоё. Сүрүүд нь гоё. Нөө хувцс нэг тийм өөрөөр санагддаг ингээд. За энэ бол надрах хувцс байна. Барж те. Тийм.
Оо энэ яг би байна гэдээ харсан. Энийг надраас өөр хүн авахгүй байна. Гэдэг тэгж боддог юм болоод байдаг байд. Би сүүлд нэг юм сонирхолтой юм хараад. Жэни заяа. Нөгөө нэг солонгосын эмээ хантаа зэн штэ цэцэгтэй. Нөгөө кинонд гараад идэв штэ. Тэрийг өмсөд тэр тренд болцсон. Борлуулалт нь 700%-аар дэше болцсон гэдэг чийсэн. Тийм үү? Тийм. Бүгд ийм эмээтэй хантаац, цэцэгтэй хантаац. Эмээтэй хантаац. Яа, сая сүүлд нарандуул дээр явж агаад яа миний амар харамссан юм заяа. Нэг юм яг нөгөө нэг бид нарын одоо нөгөө нэг дээр үед хэрэгэлдэгсэн улаан цэцэгтэй халуун сав байдэн штэ. Тийм. Яг тийм халуун савны хийтэй би хүүртэг харсан байхгүй юу? Вау. Тэгээд би яг нарандуулын концерт явж байгаа тэрийг авах гад за энийг авчиг гэж манай үеэл нөгөө хамт явж байгаа. Намайг ер нь бол би нөгөө юм импульсив худалдаа авалт хийх гэхээр манай хүн намайг болиулдаг байхгүй. Яах гээд байгаа юм чи надад өмсөхгүй гэв. Үгүй ээ энийг надаас өөд авахгүй би энийг авахгүй л юм өглөө гэв. Би ингээд явсан байхгүй би юм зургийг авчаад явсан тэгээ би дараа ганцаар ярьж байгаа юм даа гэв. Тэгээд 7 хоногийн дараа би эргэж очиод авахсан ч үгүй авцсан гээд би хий авцсан би ихчээ гэсэн чи манай энэ хажуудлын нэг худалдагч авцсан. Оо тийм. Тэгэл хий авцсан бэ гэсэн халуун агив яах. Чам төгсгөл дэвш чи их авчихсан Гэ зам тэгтээ тэгвэл яах вэ? Ингээд яг авъя гэсэн чи халуун өмсөж ороод ирэх яах вэ? Гоё халуунаар дээр жоохон шааны юу шал. Одоо ингээд харах юм бол бүтээр адилхан жинсэн юмнууд өмссөн байгаа ч гэсэн шал өөрөө байхгүй бүр ингээд ийм тийм авч явах хэрэгтэй юм шиг. Бас ингээд мэдрэмж дараа нь лаки хувцс болох тохиолдсон байх тийм шүү те. Ер нь л тэрнээс хойш за авмаар санагдаа сэтгэл татагдвал авчий л гэж боддог. Зү байж их те. Ядаж дараа нь тэрэхгүй. Яг тийм лаки хувцс ч юм уу нэг тийм тэр хувцас өмсөнгөл тэр өдөр тэгчдэг тийм юм байдаг те. Тийм байдаг. Яа би нэг ягаан сорооч гэсэн юм. Зуны нэг ийм юутай босоо захтай. Тэрийг өмсгөөр л шаа утчихсан. Ямар хэцүү. Сүүлдээ бүр тэрэндээ бүр итгэцэн заяа. За өнөөдөр шавчт юм аа. Тэр хувцс байдаг те. Нэг юм майк гэдэг байхгүй нэг юм цагаан энэ дээрээ wet гэж бичсэн. Тэрийг өмсөнгүүд л би ингээд найзуудтайгаа уулзсан байдаг. Яаж хийж байгаад уулздаг. Бүр амар ажилтай байсан ч би уулзсан байдаг. Амар санаа. Чам тийм хувцс нэ. Бага. Шоудагч хувцас, ажил бүтээдэг ч хувцас. Вау. Үгүй ажил бүтээдэг. Тэгээ сүүлдээ бүр нэг сэтгэл засалт юм биш үү баг тий. Тийм болчтой юм шиг л. Манайс тэгтээ ингэж тий зүгээр нэг тэгж тохиолдлоор 2 3 шоуд таарад тэгээ тэндээ итгэнгүүтээ. Тийм яг үнэ. Бараг тэрийг өмснө өөрөө try хийгээ яваад. Тэгээ тэндээ нөө шалтгаанаа зооцсон энийг өмсөв шавчт юм аа. Ухаан нагаад Тэгснэ угаагаад яг өмсөд бэлэн болоо тавьчихсан. Овц гоё. Тэр сүүл ранглцсан байсан уу? Хамгийн загвартлаг олны танилуд гэсэн үү? Тэ? тийм үү хин ранг. Travis Idr 28 амт орсон байлгүй л. Тэгээ нэг тийм ах уу? Мэдгүй. Аяар үтсэн юм шиг байна. Travis-ийг л харсан. Тэгээд нөгөө Timothy загварлаг үстэй. 30-т нь орсон. Хамгийн сүүлийнхэд нь орсон байлгүй. Тийм. Тэгэл Travis Scott, A$AP Rocky, Timothy Chalamet. Зөндөл авч тэр тэр лаглаг хүмүүс ч юм бол тэгэл лаглаг юм өмсөл. Бид нар зүгээр яг юу өмсгүүн л амар чухал байгаа байхгүй. Мөнгө зөнгөч юм уу те инста юм уу те самуу яг эднэр ингээл амар гоё майч. Тийм. Над руу орлоо гэл тэ. Гэтэ яг мөнгө байгаад бас тестийг хөдөлж авч байсан. Тийм тестийг хөдөлж авч чадахгүй. Тэнгүү тест хөдөлж авч чадахгүй хүмүүс нь стилистик хөдөлж аваад байгаа байхгүй. Тийм. Яг тийм. Тесттэй хүнийг хөдөлж авч яах гэсэн үг шүү дээ. За хөдөлж авч ийн гэж хэлдэг амар муухай хэлчихлээ те. Одоо ажилуулж юм. Тийм. Яг зүгээр сонирхолтой байж магадгүй ингээд. За хайлаа минер ч юм уу зэ. Ийм дүүд хувир гэвэл яг юу болох вэ? Өсөө хувирдаг бах уу те манай хоёр Чадахгүй яваад байгаа ч юм уу? Нарлаг тэр жил болгон хувираад стойлоо хаашаа ч юмгүй ингээ тгээ ямар нэг юм хийгээд хизээш тэгдэг. ажил таачдаг бах те. Гэхдээ тэр өдөр нэг тийм амар сүртэй юм болдгоо зөө ингээд амар завгүй магууч юм тэгж өнгөрдгөөдөө тэгсэн мөртлөөс л хийдэг. Хүмүүс нь бас өөртөө нэг тийм нөгөө олон хүнтэй шоу зингийн газраар нэг явах сонирхолтой ч бас хүмүүс биш л юм л та битээ. Зүгээр тэгж ярьдгийг. Тийм. Хөөхөн ярьж байгаа нь хөөхөн хойлост тэгж хувираад та бараг тэгж вигмиг өмсөд төхөмхөө гэд. Харин тэрний юу юм? Би сая өнгөрсөн хайлын нөгөө нэг хятадд амар од болсон нөгөө мис
Мис хом биш үү? Яг марктэй. Аа за за за. Англ болгочихсон байхгүй юу? Тэгээ яг энэ жил тэгээ завгүй болсон л да. Энэ жил анхудаа тэр өдөр нь завгүй ш тараад хийж чадаагүй. Тэс шуган айгүй юм budget friendly гэсэн мэтлээ айгүй юм trendy тийм дүр байсан. Ташка. Би өөр нь тийм амар ажиллагаатай юм амар дуртай. За. Тэгээ яг хоо амар тасархай тийм нөө Клеопатра ч юм уу болж үзье гэж бодсон. Тасархай юу? Тэгээ яг бүр юм амар бүсмэстэй бүр яг. Тэгээ даа чи энэ жил ерөөсөн амжааг. Өнгөрсөн жил тэрний өмнөх жил бол хууржил гэсэн тийм нэг event дээр өрийг таалагдчих мочаал. Тэгээ өнгөрсөн жил бол Barbie эдэр болж малаа. Чи Клеопатра бол бүр яг төгсөхгүй л бол тий. Тий яг гоё төгсөө. Яг нэг дээр нэг кино гардаг байсан шүү дээ. Нөгөө нэг момигийн тэн дээр нэг амар цэцэрхүүхэн гардаг шүү дээ. Тиймэрхүү мэмэрхүү байдаг. Барби болсон юмсан харсан шүү дээ. Амар хөөрхөмс. Баярлалаа. Яг баг байсан чи. Барби. Би угаасаа нөгөө Египтийн түүхэн амар дуртай байхгүй. Хүүхдтэй хаас амар ингэж. Одоо миний dream list-д байдаг. Тэгээ одоо энэ ирэх жил бол амар төлөвлөсөн байгаа. Яг явахлаа ганцаардчаад тийч бас амар scam ихтэйгээд яг ингэж өргөлөхгүй байгаа байхгүй. Яг юм парагц зэвлэх гэсэн явах гээд байгаа байхгүй. Гоё ингэж. Тэгэхгүй бол ганцаараа би ингэж очил амар scamд болоо бараг аюу аюултай юм л. Тийх баг шүү дээ. Тэр чинь дубаагаас бол маар ойрох юм билээ шүү дээ. Ингэж очиж чадвал. Тийм. Сайн төлөвлөж байгаа. Харин Хороо. одоо 26 Болохгүй бид гурав хамт ихэд авъя. дөрөлөө нөө моми болцсон. Хоёр жив. Scam please. Бодсон чинь нөгөө нэг Lady Gaga-гийн Paparazzi гэдэг дуу байдаг шүү дээ. Яа төглөөд чам. I'm the biggest fan of the night. Till you love me. Тэр дуун дээр нөгөө нэг Lady Gaga юм хаягтай. За. Хоёр суугт хаягтай ингээд. Тэр костюм амар гоё. Тийм шүү дээ. Тэрийг амьдралдаа нэг турш үзгэмсэн гэж боддог. Нөгөөх нь болохоор нөгөө нэг Love, Death and Robots-ийн Jibaro гэдэг ингээд штэ. Jibaro гэдэг анги дээр байдаг нөгөө нэг усны siren гэдэг шнэ. Тэг юм алтан юм. Сая энэ тэрийг яг хийж үзьегээд өөг нь яг тэр жил нь бодож исэн юм а. Тэгээд арай чадаагүй хизээ нэгэн цагт болов юм гэж Өстой гоё явах юм болоо амар гоё. Тийм байна. Та гур бол үсээ гоё харагдав. Би тэгтээ ер нь бүр оролдлого хийж үзээгүй дээ. Зүгээр бодонгууд One Helsing яг тэр болчих гээд болчмоор л дээ. Хувцад нь олдох юм болоо даа л гэдэг. Тэгээ уг нь бас нэрээ тэр яг мис хонг чинь сарказм шүү дээ. Яг зөв өөрөө дотроо бодтоо нөгөө нэг Mary Jane бол ингэж мөнгө бодож ирсэн. Mary Jane тэгээ миний үсээ гоё болцсон аахгүй тэр яг өнгө нь болчихсон. Тэгээл за бол өнгөрсөн. Тэр чи юу лээ? Spider-Man. Аглаа би Spider-Man болоод тийм Mary Jane байна. Яг шаардлагатай болох юм тий. Өөштэй тэр чинь Оо тийш таалаа шүү дээ. Нөө тайдтай. Тэгэл уг нь бас л хөөрхөн юм iconic дүр шүү дээ. Яг бүр нэг Peter Parker яг тэр юм байж гоё. Надад айгу таалагддаг байхгүй. Ирэх жил бид нарыг энэ дүр тойруулж өгөөч. Юу ч яхаа угаасаа Нэг ивент хийчих дөө тэгээ цомхон шиг. Би тэгтээ One Helsing болохоор бол хаанаас тийм хувц болох бол түр тийм зөвлөгөө байна уу? табаа. Эсвэл хийлгэж болно. Хийлгэж болно шүү дээ. Яг үнэхээр өөртөө сэтгэлд чинь таарсан тийм хувцастай болдог гэвэл мэдээж customize хийсэн хийлгсэн хувцас хамгийн гоё. Тэгээ зэвсэг мөвсөг болно тий бас тэр чинь. Тийм шүү дээ. Ой магт. Бас ч баярлалаа. Чинь бүгд болоо. Нэг жишээ. Би ч нөгөө One Helsing-ус айгу үзчихтэй. Тийм Тэр нөгөө нэг юм хөврөлтэй кинонуудын бас леженд ч тий. тийм. Тэгээ хүүхнүүд нь амар hot. Яа тий. Super hot. Тэр ч үзэл гижиг хүрэл. Намайг хазаач bite me. Bite me. Ингэж зогсож байгаа. Тэр хүн чон баг хамгийн гоё хүн чон болдог тий. Сүртэй. Томом. Яг юуныхаа хэрэгтэй. Киноны нэг гоё эмгтэж үчт байд юм аа. Байд юм аа. Тэгээ амар лаг кино үздэг төрлийн тайпны хүмүүстэй дөрүүлээ. Кино гоё. Гоё ялч. Миний яг өсвөр нас бол яг бүр амар кинотой ингэж бүр Шууд холбоотой. Тийм нөгөө DVD-ээр кино үздэг байсан уу? Батал удаж аав тэр чинь.
зурагтаа тий. Яа, зурагчаараа гитүүд Гаргаж ирээд арчаад гэж байгаа арчаад одоо явчихгүй гэдэг. Амар зөв яг тэр хэсэг зэрэг гатаад байгаа байхгүй юу? Яагаад гэж Чарж маргал. Хаана зогтцгийг. Хулгайгаар өөрсдөө соён гэгэрүүлэхээс өөр арга. Ямар ч арга болсон. хичээж штэ тэрийг үзхийн тулд ингээд тийм бүр ингээд Нэрээ соёг гэрэлтэй. тийм. Тэгвэл ийм байд юм уу л гэж бодож Тийм байгаа. штэ кино мино тэр надад нэг юм K-pop дот нэг 50 доттай нэг юм CD гэдэг юм. Тэр ерөөс өглөө суглаад чалаач тэгэл тэр нь ингээд бүр өдөр болгон сонсож байгаа шүү дээ. Солиортлоо сонсож байгаа байхгүй. Уйдахгүй. Өөсөө өөр юу ч яахгүй юм чи. Тэрнээс үзэх юу ч байхгүй. Тэгэл тэгсний ачиндаас ингээд яг үнэндээ Тийш дээ. тийш дээ. одоогийн надад ингээд тэр зүйл хідэн хувийн ингээд contribute хийсэн байх нэг бас байгаа байхгүй юу. Тэгээ солонгос зориулж тий дуу сонсож чих онгоож тийм зөндөө зүйл байдаг лээсэн байхгүй. Гэмн ганц гэмн хулгай лээсэн болохоос. Одоо яахтай тий. Гимээ хариулаад байсан. гимээ хариулаад одоо худалдаж авч байгаа гэсэн тийм. Танд нэг хэрэгцээ байдаг шүү дээ ингээд. Надад нэг дооны хэрэгцээ гарч ирээд байгаа байхгүй. Нэг хэсэг ингээд за trap гээл яг гоё л байл да ингээд хайптай. Тэгээд над нэг юм амар хайрын дуу хэрэгтэй болоод бол яг юм цэвэр pop хайрын дуу заяа. Тэгээд нэг юм мэдрэмж төрт. Яг тэгэхэд Lady Gaga нөө Bruno Mars-ын дуу гарсан байна. Дайвар. Юм нэвтрүүлгийн 8 сард тийм. Яг хэрэгцээ хангагдсан дээр. Бид яг шууд гараад пүү гээл тэр өдөржигөө сонсоод баярлаа л гэснээр. Амарс. Тэрийг Ойрч тийм цацагдах гад премьер хийсэн багт нь орж ирсэн. нэг юм романтик те гүнзгий тийм дуу бас хүнд хэрэгтэй л байгаа. Хэн сарлаа? 8 сард яг хоёлаа нөгөө нэг нэгэн жил 3 аймгаар ингээд явжсэн шүү дээ. Яг урсад байхад гарсан. Шүн. Яг ой те бас. Тийм, гой гой. Сүүлч гуруулаа нөө тианг дээр тооштой би харсан. Гэтэ яг зөрөөд өнгөрсөн юм биш. Тийм үү. Тэр бас галзаас те. Бурхан минь энэ бүр ингээд битэрийн амьдралд ингээд тохиолдож бол хамгийн гайхалтай зүйлс нэг байсан ёо. Тэгээ энэ дээр амар бүр харагдсан. Тэс нөө. VIP дээр баг зогсоор дургуур ийцэн те. Бараг харагдахгүй байсан баг Тэ тийм. нэг холоос би ч яг нөө манай хамт олон ч нөө юун дээр тоглолтын дээр ажилладаг шүү дээ. Тэнгүүт уулзах гад барахгүй шүү дээ. Угаасаа хийж хайртуулаагүй. Энийг ч Тэгээ нөө уулз дээр автор нь болно гэд Энд байгаагүй. бүх тархитуулаад маа очоод учил ах мах чинь яг та хувааж байгаа гэсэн амар үнэтэй шампань өдр аваад явсан. Ирээг үү тэгээд. Тэгээ би дурвч зүгээр ингээд муутцсан. Тэг ирэв шүү дээ. тэр хүмүүсийн privacy ч угаасаа асар өндөр төвшин. Тэг wall дээр скан хийж байгаа байхгүй. Оо манай автор нь болно. Яг тэгэл бүр ингээ одоо битэрийн хувьд ч бас ингээ амар K-pop сонсдог гэсэн хүмүүсийн хувьд тэр чинь ингээ битэрийн шүтэн байгаа байхгүй. Тэнгүүд за нэг тайзан дээр гарлаа. Бүр ингээ oh my god үгээр хэлчихгүй гоё тий. Тэнгүүд Тэнгаас микрофон авч ингээ битэрт ингээ стоол багшаа тэр бол бас бүр ингээ хизээч одоо дахиж хизээч битэр бараг TNT таарахгүй байхаа. Тэр ямар дугинд болсон бэ? Ринга яа. ингээд яг ингээд угаасаа яг битэрлээ харсан байхгүй юу? Тийм яг ингээд битэрлийг хараад тэгээд эхлээд нэг дууцыг тэгтэн би арайч битэрийг дууцсан. Ингээд зүгээр л ингээд ингэж байгаа шүү дээ. Тэгэл яг дахиад яг ингэтэн гэлээр гүйж очил аваад ингээд дуулаад юу очоо юу хэр үеийн кадр ерөөсөй байхгүй дараа нь бичлэгээ үзээ өөрөө ингэж байгаа байхгүй бүр ингээд солиорсон юм шиг битээ бүр ингээд солиорсон байсан бүр ингээд. Яаж ашгүй бичлэг хийсэн. харин тэр бол үнэхээр би харин Дуулчаад тэгээ бид нөгөө фан зон руу орох гэсэн чинь ингээд дүүрцэн ямар ч завсар байхгүй оруулахгүй байсан байхгүй. Тэгээд нөгөө тайзны арт байсан болохоор дэмжинээс бид хоёрыг за тойрог уртлын нөгөө нэг тайз хашаа хоёрын хоорондох зай руу хоёулах амж ороод зогсож байгаа гэ битэрийг оруулсан. Угаасаа ингэ цааш нь орох гэр ямар ч зай байхгүй. Тэгээд хинжээн ингээ ороод битэр азар тэнд ингээ үтсэн. Тэгээд ээли дээр битэр бүр уйлаад ээли ч одоо битэрийн 10 жилийн өмнөөс одоо нөгөө бэлтгэл сургалт хийдэг байх үеэсээ баян дууг нөгөө нэг сурж дасгал хийдэг байсан дуучин байхгүй юу. Тэгээд бүр ингээ айгүй тэгээд тэрэн дээр битэр бүр ингээ амар уйлж муулаад байж байгаа л тэгээд тэйэн ах чинь битэрийг одоо баг Big Bang ч одоо битэрийг бүтээсэн байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн ингээ гараад ирчихэнгүүт битэр бүр ингээ black out бүр ингээ ухаан мэдрэлээ алдсан заяа. Хүмүүс тэндээс хүмүүс битэрийг харсан бол угаасаа битэр ер нь жоохон эрүүл бус харагдсан. нормал байсан. Тийм. Тэр үнэхээр амар experience байсан. Гоё гоё. Амар гоё байсан. Тэгээд
төсөөлөд үзэхэд ч гэсэн одоо яг зүүч шиг санагддаг гэх юм уу ингээд бүхэл бүтэн Тэян штэ. Тэянгийн ингээ гар хүрсэн микрофоныг аваад ингээ дуулчлаа. Энэ бүр ингээ ямар ч үгээр ингээ тайлбарлах боломжгүй надад санагдчихсэн. Тэгээд бас ингээд битэр шоудо дуулаа 4 жил болох гэж бас ингээд өөртөө ингээд бахархсан гэх юм уу. Нэг тайзан дээр гарч чадлаа. Тийм шүү. Энийний дараа бас битэрийг юу хүлээж байгаа бол гэдэг зүйл бодогдсон байлээ. JD-тэй хамт бүжгэлсэн байж Мэги тэгээд үнхээр гоё байсан. Үнхээр гоё. Энийг үгээр хэлхийн аргагүй. Үнэхээр зүг зэрэглээ шиг л бас яаж ч би энэ тэгшээд байгаа нь нэлээ сэтгэл өөрөө ууж бооцтой. Яшээд ингээд Гэтэ манай хоёрын хувьд бол яг та хоёрыг би уусаа сонсч ирснээс хойш яг тийм адилхан тийм K-pop тий. Яг миний одоо Big Bang, Tiara Mara гэдэг юм ингээд үнэртэй мэдрэгдээд идэх байхгүй. Тэнгүүт ингээд дууг ингээд тавилаа бас нэг төрлийн ингээд нэг хэрэглээгээ ингээд авчиж байгаа байхгүй. Түрүүний Lady Gaga, Bruno Mars шиг гоё үт шүү. Баярлаа. За ер нь яг дуусах төгч чинь. Тэгвэл хэдүүлээ ингээд дуу ярьсан юм чинь. Ингээ зэ. Яг тэгтээ энэ дэр гоё сайн бодоорой зэ. Дэлхий сүрлээ заяа. Сүүлийн 3 дугаар энэ сонсоол яв. Яа. Зэ. Манай хоёр лаврыг соглох. Минийхийг бол та нэг дуугийн хөл мэдчихэж байгаа үстэй тий. Анхны сошиал нэрвэр минь аа. Хараа. Клиптэй амар тий. Би сүрлээ гэж. Чухал. Эмчтэй ямар тэнэг юм бэ ёо. Аль нэгийн таваа суугаад суугаа яваач тээ. Ийм тийм бандаас стресс. Тэггүй гэж үгүй тий. За би дөрүлээ хэлж байгаа юм уу? Та бодчихлаа. За хараа угаасаа ойлгомжтой. За. Ингээд тэгчээд юу сонсноо? Тийм. Нөө спирит гэ хүүхэлтэй гэнэ байдаг штэ. Би тэрний аяыг сонсно. Дандарараа. Дандарараа. Spirit гэж. Дандарараа. Дан. Тий суучтэй тий. Нөө нэг морьтой хүүхэлтэй гэнэ. Морьтой. Тэр хүүхдийг spirit гэдэг юм. Тийм штэ. Амны шар морьтой. Тий. Нэг хоёр найз. Азрахтай. Тийм үү. Тийм. Амар гоё хүүхэлтэй ёо. Тийм амар штэ. Яг тэр ая заяа. Тэгчээд нөө Babylon гэдэг киноны саундтрек гэдэг штэ. Лач нөө. My holy grail. No comment. Тэгэл явъя би зүгээр. Намайг илгээ. Дан зүгээр ингээ алхаж. Тэр надаа ингээд амар хүнд үедээ гоё маяг орж ирсэн шүү дээ. Тэр чинь тэгээ нөгөө олон янзаар найруулсан нөгөө нэг юутагаа бүр байдаг шүү дээ. Jazz болгоцсон. Тий. Тэр кино бараг ихэнх аян тэр зүгээр өөр болоо явцсан. Би тэн дээр Margot Robbie бол за хайцсан. Тэр кино амарсан. Тэгээд аваа ажиллаач гэж. Зүгээр бас л илгээ. Бүх цагийн хамгийн сайн кинонуудын нэг байсан гэж байна. Тэр флопцсон сте. Тэгээд тэрний нөгөө нэг зэвүүн хэсэг нь нөгөө нэг анх кинон дээр орохоор болчихдээ шүү дээ азаа. Тэгсэн чинь элчи над баруун талын нүднээс хоёр тусгаас унгаа гэсэн чинь яг унгаагаад идэг. Зүүнээс арай жижигнэ гэсэн чинь унгаасан чих ёо. Тэр бол юм хэр амар байсан. За окей, миний 3 шүү. За амар гайсан болтой. За. Миний хараа бэлэн болов байна та хоёр юу? Би яг бодчихлаа. Нэгт би сүүлийн яг 9 сараас за 8 сарын сүүл 9 сарын эхнээс хойш Cortez гэдэг хамтлаг амар сонсож байгаа байхгүй юу? За. Би одоо ингээд солонгос дуу сонирхоо болоод одоо 8 жил болсон байсан юм. Тэгээд тэгсэн чинь сая шинээр гарч ирсэн юм 5 хүүтэй хамтлаг гарч ирээд тэгээд ерөөсөө юм солонгосын түүхэнд байгаагүй хөгжим хийж гарч ирсэн заяа. Хизээч солонгос дуу тийм байгаагүй. Ааха. Тэгээд тэр 5 хүүхдийнхаа дууг сонссон юм. Fashion гэдэг. За. Нати, Starbucks, Majin, Manan. Тэрийг нэгдүгээр сонсох юм байна. Тэгээ хоёрдугаар болохоор Hasht Frank Ocean-ы Lost. Яа, тэ. Тэгээд гуравдугаар болохоор FKA Twigs, Daniel Caesar хоёрын Careless гэдэг байдаг. Nice. Яа, Тэр тэ. дууг. Nice. Энэ гурван дууг сонсоо бол ингээл. Би өөрөө явчихна. Аашаа надад харамсах юм алгаа. За, чиний фильм байна. Минийх билээ. Би За.
Яг би зураг ус амар iconic сонголттой. Эхнийх нь болохоор Don't Worry Be Happy. Тэгээ хоёр дахь нь болохоор Үгүй морцсон чимэн. Вау, тэ. Гурав дахь нь болохоор нөгөө нацуу тапамуу гэдэг дан гэдэг төлрөөр аяа штэ. За. Тэрийг сонсон. Тэгээд Үгүй морцсон чигийн аль биш нэ? Эхнийх нь. Өөр анхны тийм Маркахтай. Марках өвөлтэй хэсэг өвлж байгаа л явна. За. Каракини тэ. 35 хэвцээ явлаа гэх. За халиг. Миний болохоор эхнийх нь 21-ийн Яа. Ugly. Ugly? Яа. Бас айгүй хэцүү цаг үеүүдэд айгүй сонсдог байсан. Өвгөн хүртэл айгүй амар дөө. Тэгээ миний бас хамгийн бүх цагийн хамгийн дуртай хамтлагуудын маань нэг. Хоёрдугаар болохоор би одоо нэрийг бүтнээр нь яаж хэлэх гингүүд Daniel гээд солонгос дуучин байна да. Тэрний Lily of the Valley гээд одоо байгаа. Тэр бас энэ айгүй шинээр орж ирсэн доо гэх юм уу. Би энэ дуучийг сонсдоггүй, би энэ дуучийг зөвхөн энэ дууг мэднэ. Энэ намайг амар юм хэцүү яг энэ онд хэцүү ийм байх үед би энэ дууг сонсож бас хэнийг сандаг байсан юм аа. Сандаг байсан юм аа. Дараагийн нь болохоор энэ айгүй классик Richard Sanderson-ы Reality. Dreams are my reality гэдэг байдаг. Тэр амар гоё. Яг тэрийг яг тэр нэг кинон дэр гардаг шиг яг энэ хөвчээр сонсож байгаа. Тэгээ за баяртай би явлаа. Тэгээ явна. За Бүгд гоё сонголт шүү яа. баг бүгдээрээ явж явчлаа. Шууд дээр. Оо нэр sorry. Би нөө Halloween-ээр хоёрыг хуурч байгаа гэж бодсон байхгүй юу? Нөө Hunter X-ийн юу болох болоо гэж бодсон. Вау, бас энэ Хоёр тэр дууг coverж болох юм гэдэг. Би уг нэг дуулаад нэг чимчлэг оруулсан л та. тийш үү. Тэрийг бүтэн ч сураагүй зүгээр оруулж үзэж байгаа л нэг бичлэг хийгээд. Golden юм уу тий? Тийм Golden. Тэр Тэр ичрүүдийн амар гоё. чөтгөрүүдийн ямар зэвүүн дуу тий? Тийш дээ. Тэр кино гэхдээ бүтэн үзээгүй шүү. Тэр дуунуудын нөгөө YJ-гаас бүх дуунуудыг хийсэн мэсэн тий. Тэд хийсэн. Тэд хийсэн мэс. Би буруу санаагүй тэгээд ямар ч YJ-тэй бүдрээ холбоотой. Тэгээд нөгөө Netflix-тэй ийм K-pop-тай холбоотой тийм юмнуудын дууг YG хийж игсэн гэрээ хийцэн байх шиг байсан. Би буруу хараагүй бол тэгээд тийм болохоор тэр амар сайн дуунууд байсан. Бүх дуунууд амар сайн байсан. Тийм болол одоо тэгээ бүр ингээд алж байгаа ах гэж би бас бодож байна. Билжиж үзсэн үү? Үзээрэй зэ. Амар гоё. Яаж яриад. Хүүхдэн гэнэ амар гоё гэж өвлж идэг. Сэтгэлээ бэлдэж байгаа хоёулаа хамт үзүүл бас гоё л. Тийм. Grindлж исэн үе. Тийм. Бодогдоод. Та ингээд нөгөө нэг ер нь ямар нэг юм үзэхдээ яг зориулаад за би тийш нь орж үзье гэдэг үү. Тэ. Ингээд за би одоо яг энэ ч суугаад амьдралаасаа хэсэг тасарч Тийм. ийшээ энэ ертөнцийн рүү орж байгаад мэдэрчээ гарья тий. Тийм. Өө тэгжээж үзэх чанар нь болчиход байна тий. Тэгээ тухгүй үзэх хог нь үү? Тийм Тийм штэ. Яа би тест суулт ингэсэн ш нь Conjuring гарсан ш би зүгээр таахгүй бүх ангит нь тэг ингээл амар алцаал ингээл билет аваад ороолыг Шангрилагаа өргөд үзсэн чинь бүрийг хоон театраар үзсэн чинь дууралттай би тэрнээс амар стресстэй гарч ирсэн ш. Яг амар гоё мэдрэмж авахгүй орсон чинь өргөө амар сайн дууралтай. Тэгээ би бүр сүултээ тисгээ болоод ингээ хажууд чипс идэж байгаа өмнө чимээ сонсож мосгдоо. Кино зэрэг үзсэн ш. Тэгээ тисгээ болоод дээшээ нөгөө оройны үзэр үзсэн чинь нөгөө офисын хүмүүс бэдгүү. Тэгээ бүр ингээ хайж явж байгаа бүр амар харахгүй болгоор офисыг хайж өөрөө баг кино тоглосон. Тэгээ ингээ хэлдэг байхгүй юу гэсэн чинь оо за яана гэ. Тэгээ дахиад хангалаа гэдгсэн чинь дахиад амар санагдсан. Тэгээ тэндээ би бүр амар шүлээд гарч ирсэн. Амар хүсэжсэн киногоо амар онцгой үзсэн амар сайн. Би кино ч бол яг чимээ шүү дээ. Амар тухайн айлах юм. Тийм. Бас нэг ямар киног нэс бухгаас би бүр амар үцгийг бүр өстэй энийг үзье гээл үзсэн чинь тэгээд гигэтэнд байсан байхгүй юу. Тэгээ ингээд дуунч болдгоо дүрсэн ч болдгоо чи. Тэгээ ингээд за сэтгэлдээ ингээд өөрчлөвчий даа гээл тэгээд гарч ирсэн. Яг тийх бол амар сайн. Гэх. За ер нь нэвтрүүлэг маань ингээд дуусж байна. Тэгээ хамгийн чухал нь дагуурынхаа ажил амьдрал бүр хамгийн сайхныг хүсье. Баярлалаа. Гоё шин уран бүтээл гаргаж биднийг цэнгүүлээрээ. Баярлалаа. Манай шинэ гарсан дуу сонсоорой. Тийм шүү. Баярлалаа. Амар Тэр баярлалаа. саяхан шинэ клип цацсан байгаа. Нэр нь юу лээ? Нана. Нана. За. Баярлалаа. Өнөөдрийн дугаартай урьсан баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.